Тэгсэн бэлцгаан Монголик тон маань эхэлж байна. За харамсалтай мэдээлэл гэвэл бидний YouTube хуудас учир хөтөлбөрийн шалтгаанаар хаагдсан. Тэгээд энэ бол бид нар бас зөв зам дээр байгаагийн дохио их хөрөгч нар энэ улс төрийн хүчнийх нь айцтай байгаагийн дохио. За тэгээ энэ 7 хоногийн мэдээллийг эхлэе. Тэгээ энэ 7 хоног бол ерөнхийдөө татвартай холбоотой мэдээллүүдээр амсгасан 7 хоног байлаа. Тэгээд энэ хамгийн ихний асуудал бол нэмэн өртгийн албан татврыг 5% болгочвол төсвийн орлого 1.8 их наядаар тасарнаа. Тийм учраас энийг ингэж болохгүй гэдгийг худалдаа аж үйлдвэр хүнсүтэй аж ахуйн сайдгаа тийм энэ сайхан мэдгдсэн. Одоо энэ бүр ингээ нөгөө эн чинь 1.1 их найд гэдэг мөнгө болвол бидний нөгөө байнгын сенсацаар дарж идэг төрийн хулгаануудын хажууд нэг хулгааных нь л мөнгө байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм. Одоо энэ баахан мега төслүүд хэрэгжүүлж байгаа. Одоо хот бонд гаргаад ингээд нөгөө нэг туулын замын төслөө хийх гээд ингээ явж байна. Энэ үед бол иргэдийг ийм тэнэг юм шиг бид нэр их давбалах юм л та тийм. Тэгээ одоо энэ төсөв тасрах юм бол ер нь иргэдийн амьдрал сүрнэ гэсэн л найзтай тоглох гэдэг шүү дээ. Энэ талаар яриа эхэлцээ хэвтүүлээ. Нагмаа ирэх юм. Гэхдээ би ч одоо яг ер нь ингээ үндэслэл ингээ шалгардаг байхгүй. Одоо бид нар ингээ төрийг багасгах гэхээр тийм үү? Төрийн хэмжээг багасгахыг ярихаар эсрэг бидний эсрэг тавьж байгаа үндэслэл нь юу гэж тайлбарладаг вөхөр. Одоо боловсрол, эрүүл мэнд, соёл энэ бүх юмд чинь зарцуулах мөнгө байхгүй болно гэдэг. Тим үндслээр ингээ зөрүүлээд тайлбарлагддаг байхгүй. Гэтэл бидний ингээ харж байгаа юм харахад бүр хитэн тэрбумаар нь их найдаар нэрж байна. Тэгээ төрийн өмчийн компаниуд ийм их алдагталтай ажиллаж байгаа гэдэг өөрсдөө улс төрчдийн ирсэн мэт өнгөрсөн л тэр би нэг хоёр тий. Өдөрч өөрсдөө ярьж байгаа юм чинь үнэн л баг. Яг тэрийг ярихгүй. Тэгмүүд яг иргэдийн төлж байгаа татварыг бууруулна гэхээр өстой хогчин шүү гэсэн утгатай яриад байгаа хэрэг. Тэгээ хамгийн гол нь нүүт чинь дөнгөж төрж байгаа хүүхдээс хүртэлтэй хүүхдийн памперс, өлхий, эмтэрэ, сүйт хижээл те бүх юмнаас авч байгаа ш нүүт бол хамгийн муухай энэ шимэгч татвар бол нүүт байгаа байхгүй те. Өвдөд зовсон ч авна, үхсэн ч авна, ер нь төрсөн ч авна те. Нөгөө нүх төрхөө бол үнэн гэдэг шил тийм юм болоод байгаа байхгүй. Хамаа дээр татвар төлөвөө ганц хүн Робинсон Крузо гэдэг. За маац дараа нэг гоё ярьд. Гэхдээ яг нөөт бол юу сая яг төгсөх хамаахан хэлжлээ л дээ. Энэ чинь ерөөсөө одоо хэрэглэгчдийн одоо хэрэглийн дээр нэмэл авчиж байгаа л зардал шүү дээ. Жишээлбэл юу гэдгийг нэг хүн махыг нэг 100 мянгаар ч юм уу 2 ил мах 3 ил мах 100 мянгаар зарах байсан бол төр тэрийг одоо нөөт гэдэг нэрийдлэр тэр чинь худалдагч бол хэрэглэгчийн авж байгаа баруун дээр нэмэл тооцож штэ. Одоо энэ тэнд орохоор ингээд нөөтөө суудгуулах уу гэж бас ярьдэн штэ ресторан эдэрд орохоор чинь тэр ямар гоё санагддаг үлээ те нөөтөө асуулаад авч болно гэдэг чинь. Тэр чинь хэрвээ нөөтөө би авнаа гэх юм бол тэр чинь нэмэл төлчихөж байгаа асуудал. Тэгэхээр тэр нь л өөрөө юу гэдгийг төрийн тэр данхар зардал хөнгөнд л орж байгаа хувилбар болохоос ш. Одоо манайхан тэгээ нэг юм буруу хандлага байна. Татваргүй улс чиг дэлхийгээс хайгаа олчоор. Одоо ялангуяа манай энэ Арслан намын фэн золбингууд аягүй тэгдэг байхгүй. Чи татваргүй улс хайгаад олчоор. Энэ чинь хүмүүсийн нийгмийн сайн сайхны төлөв үгүй шүү дээ. Энэ чи одоо юу гэдгийг бидний одоо энэ төгрөгийн ханш сулрах тусам татвар өсөд байгааг бол одоо тэр алдагдлаа. Одоо иргэд ч юм уу аж ахуй нэгж жижиг дунд үйлдвэрчдээр ачаа өөрүүлэх замаар энийг шийдвэрлэж байгаа байхгүй юу. Түүнээс бол юу гэдгийг нэг татвар бол нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдаад ч юм уу энэ хуримтлагдаад одоо хүмүүсийн эрүүл мэнд боловсрал сайжраад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгээ ер нь бол бид нар чинь энэ татаад байгаа татварчин ч гэсэн улсын төсвөд хүрдэггүй байхгүй. Бид нар тэгээд гадаадын дээл тусламж өр төлбөр янз бүрийн бонд сан гэл ингээ босгож байгаа тийм. Тэгэхээр юу гэдгийг жишээлбэл татвар төснөр хүн сайхан амьдардаг бол өнөөдөр бид ийм улс орны хөгжил ийм дорой төвшөнд байх уу тийм. Тэгэхээр ер нь бол татвар бол хойшлогцол төрийн дээрэм гэдэг бол одоо хүн болгоно л мэдчихэж байгаа шүү дээ.
Одоо тэг энэ 7 хоногоос нөгөө зарим улс төрчд ер нь ингээд ухарч байгаа ч юм уу эсвэл зүгээр би бол нэг нэр үндэ нэг жоох өсөх гэсэн популист те юм л гэж ойлголоо. Одоо чинь J2 гэх шин байдаг ч нэг юм сарлалаад болсон. Тийм. Юуны жидүн байв лөө те. Тийм очтой. Жидүн гэжсэн. Тэр одоо жишээ нь махны үнийг бол тогтворжуулахгүй. Одоо төрөөр оролцохгүй гэж байгаа. Тэр чинь нөгөө нэг одоо үнэндээ гүйцэхтэд тийм үү? Одоо үхрийн мах нь 30 хэдэн мянга болцсон тийм болцсон учраас одоо энэ ямар боломжгүй дүүлэмжрлөө. За тэгээд нөгөө Жудгийн Баярмаа гэдэг гишүүн. Тийм. Барцномын гишүүн. Татварын талаар юм ярьсан байсан тийм үү? Нэг куб болгоно лөө. Өвгөний орлонд. Татвар ерөөсөө иргэдэд маш их дарамт учруулж ирснийг бол одоо ойлгож байна гэсэн. Үн зохицуулж болдог гэсэн бол үнгүү болгож болно гэсэн үг шүү дээ. Тий. Үнгүү болох боломжгүйг нь бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо нэг засгийн газрын 3 сайд одоо жишээ нь махны үн дээр юм илчиж байгаа байхгүй тий. Инх хоёр бол тэгж хэлж чинь. Тэгэхэд энэ Хараханд дорчхонд тий харандаа ар халахын хар ханд. хямд мах иднэгээд махны экспортоо зогсоож хүчээр үнэ барих нь буруу гэдэг юм гэдэг. Тэгснэ хүнсүдэ аж ахуйн сайд нь болохоор махны үн өссөнд баг үгүй экспортод 2500 тонн мах гаргасан махны үнд нөлөөлөөгүй гэдэг ч юм уу те шал өөр юм яриа. Тэгээ сүүлдээ ер нь мах чи өөрөө өссөн юм шиг нэг ийм хөгийн юм яриад байгаа байхгүй те. Ямбатар одоо хэдхэн хоногийн өмнө л махны үнийг өсгөх гээд нөгөө докторжуулах хөтөлбөрийнхөө өрөөнд махны үнийг 3000-4000-аар нэмсэн шүү дээ. Нөөцийн махныхаа. Гээд нөөцийн махыг юусаа авдаг хүн байхгүй болохоор мах тэрийг тэгсэн тгийгүү 18000-аар 15000-аар дүүрээд зарлаа гэд өсөөл одоо 30 түүхэнд байгаагүй дээд үнэтэй болж шүү дээ. 36000 төгрөг үхрийн мах болж байна. Ийм худлаа үнд гүйцэхтэд ирэхлээр л тэгэл одоо энийг докторжуулахгүй, үнийг барихгүй гэдэг юм тэнэг мэдэгдэл хийдэг тийм. Тэгэл байна л та. Тэгээ нарц намаас эхэлдэг шүү дээ. Үнд докторжуулах гэж Алтан уягийн засгийн газар Одоо ийм Жадамгийн хоёр эднэр чи одоо юу гэдгийг үхрийн том ферм те аж ахуйтай штэ. Ер нь манай энэ томчууд чинь одоо татвар төлөгчдийн мөнгийг хөгжлийн банкаараа угаагаал өөрсөндөө ямар ч хүүг үзэл болгоол нэг үл ферм руугаа оруулдаг, нэг үл тэр банк ус руу оруулдаг штэ. Манай ерөнхийдөө учрал Тэмон гишүүн маань бол одоо бас тэр мөнгнөөс хүртэж явсан улгаачтай нэг штэ. Тэгэхээр яг зөвөр энэ хоёр эднэрийн одоо энэ үн чөлөөлнө гэдэг байгаа бол зүгээр яг махных нь үн өссөн. Тэд нарт бол сайхан байгаа штэ. Яг тэгвэл ямар ч хүүгүй, ямар ч татваргүй хөнгөлтэй зээл авсан, тэрийг улсаж буцааж тушаадаггүй. Яг жоох нэг хэвлэр сэвэгдээд баригдахаараа буцаагаад ингээд нэг хийчдэг. Тэрийг ямар ч хүү алдангүйгээр тийм ээ. Тэгвэл яг зөвөр энэ хоёрыг бол би нэг чөлөө зах зээлийг ойлгочлоо. Одоо үнэхээр махны үн чөлөөлийн барий нөөцийн махыг болимолиг гэдэг утгаар яриаг байх гэж бодож байна. Нэгүр яг мэдээч ингээд нэг миксер хүмүүс ингээд одоо шүүмжлээд идэг болохоор за чөлөө зах зээл бас чухал шүү гэж бодлоо нэг жоохон наана PR-тай цаана бол өөрсдийнх нь тэр төрийн татаастай явдаг бизнесудаа хугасчлаа шүү дээ. Одоо баг булчин мах чинь 40,000 хүрээд байгаа юм шүү. Би одоо баг худлаа хандуураагүй тэр сэр нурууны мах чинь баг 60-70,000 утгагүй болж байгаа юм гэж ш. Тэгэхээр энэ чинь нэг үхрийн фермтэй ч юм уу одоо том энэ Шангрила хайцаа хотын төвд үхрийн махаа нийлүүлдэг, стекний мах нийлүүлдэг, Жадамгийн хоёр мэтийн үхрийн фермтэй хүмүүс маш ашигтай байхгүй. Тэгэхээр одоо битгий зогсоо битгий хөтөлбөр яаж тэр хүн зорилготой хүрчээд байгаа юм шиг би хардаад байгаа. Тэгээ өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс яриад шүү дээ. Тэр чинь өөрөө бизнес нь хэцүүдэх гээд те. Үнэтэй мах зармаар байгаа байхгүй юу? Яг ер нь одоо ер нь ингээ харж байгаа чинь монголчууд ч валют болж байгаа бол юу ч хамаагүй баг төрсөн хийгээч заас буцахгүй. Яг үнэ. Тэгээд аюул жуулчлал хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Аюул жуулчлал хөгжүүл Монголд их олон гоё валют орж ирэх гоё болно гэд үгүй шүү дээ. Аюул жуулчлал хөгжсөн газруудын хүүхдүүд нь бие үнэлж явдаг. Бус нь бүх зүйл одоо юу гэдэг бараа үйлчлэгээний өмнө тэнгэрт хаддаг. Хүмүүс нь тэгээд нэг тийм одоо юу гэдэг яг тийм бодит үнцийн бүтээхээсээ илүүтэй нэг тийм одоо үзмэрм хийе. Одоо ер нь тийм л болдог тийм. Одоо энэ Таиланд гэж харъя. Таиланд одоо улсын төсвийн эдөө үйлчлээ.
аялал жуулчлал авдаг гэдэг. Ихэнх нь биеийн үнэлэгчээс болж байгаа шүү дээ. Тэгээ одоо нэг юм Удамжаар нь ингээд дүүрэн байгаа шүү дээ тийм. Тэр валют нь Монголын иргэдэд бүгд нь одоо тэгш хуваарлагдах уу? Мэдээж үгүй. Тэгэхээр нэг хэсэг том компаниуд л тэр валютыг олж аваад баян ядуугийн ялгаа гараад тэр дор чанд хэлж байгаа байхгүй. Энэ экспорт нь гаргаж байгаа махаа болвол та нар оролдон дахиад авч идэг. Тэгэхээр бид нар үнэтэй одоо юу гэдэг мах худалдаж чадахгүй болохоор дахиад дор чанд болохоор үхрийн мах баян тас ингэж тэмдэглэх байна. Тэр одоо хасартаа би нэмэт хэлчихье тий. Одоо Испани байна тийм үү? Өнгөрсөн жил жуулчаа авсантайгаар одоо Францын дараа ордог байхгүй. Франц ч мөр 100 сан шүү дээ. Испани ч баг 90 сан. Тэгээ Испани тэр Барселона хот тийм үү? Барселона хот ч мөр эсэргүүцийн жагсаал болдсон шүү дээ. Испанчууд нь өөрсдөө. Бид нар өөрсдөө амьдрах аргагүй болчлоо. Байрны төрөөс нь маш өндөр. Байр худалдаж аавна гэдэг нь үлгэр болцсон гэж залуучууд. Одоо энэ овер туризм гэдэг энэ хит жуулчлаа одоо боль. Тэгээ бүүлчлэгээ бүх юмны нийтийн тэгээ бүх юм өндөр үнэтэй. Тэгээ Испани хүнд аялал жуулчлал нь Испани хүнд одоо жирийн ард иргэд нь нөлөөлж явах хэрэгтэй тодорхой хэмжээр. Тийм. Тэгээ байрнууд нь бүгдээр ингээд нэг юм туристч юм уу те. Компани мэдлэлд орсон. Тэгээ тэр нь маш үнэтэй. Тэгээ ер нь одоо грек байна. Ер нь аялал жуулчлал хөгжсөн газруудад ямар нэгэн тийм санхүүгийн ч гэдэг юм уу одоо яг нэг бие дас үнцийн бүтээгээд гаргадаг тэр экспорт тэр одоо нэг юм оюуны хөдөлмөр гэж яддаг шүү дээ. Тийм юм ерөөс хөгждөг юм. Хүмүүс нь тэгээд нэг сайхан дуурж мүжсэн уус юм. Харин тийш $1.1 татсан. Эсвэл бие өмсөн. За яг валют орж иж юм гэж бодъё. Тэгээ хаанхын тэр Таиландын эдийн засаг сайжраад байгаа наа. Харахад сайхан л та харахад сайхан. Гэтэ ихэнх хүмүүс нь ядуу. Нөгөө биеийн үнэлэгчт нь тэгэл $5-10 бие үнэлдэг. Зүгээр ийм одоо ингэ харахад баян тийм цагаан арьстай нэг тийм барууны ирчүүдийн нутагт одоо нутагтаа одоо хүүхэнд тоогдохгүй тийм ирчүүд очиж зугаа гаргадаг. Зүгээр тийм зугаа цэнгэлийн тийм нэг юм юу гэх юм бэ одоо нэг боолын секс боолын нэг юм 8 хийгддэг нэг шахуун хогийн сав жолон болцсон. Тэгээд тэр харж тэрийг ийм хөгшин бараг 80 90-тэй ийм цагаан өвгчүүлч нэг хөрх охтууд яг цуцсан л явж байгаа шүү дээ. Тэр тэгээд гоё юм уу те. Эхнэр түрээсэлдэг ч гэх те. Тэр эхнэрээ түрээсэлж хугацаанд нь одоо гэдэг тэр эхнэр нь хоолыг нийдэг, хувцсыг нугаадаг. Тэгэл юу эсийг хийх вэ? Гүгнэрээ би Монголыг зөв аялал жуулчлал хөгжөө тийм ус олоосоо гэж бодохгүй. Хятадууд орж ирдэг, хэдэн барилгын уужааны зугаа хардаг Монгол охтууд. Эсвэл нэг солонгосууд ирдэг ч юм уу те. Хэдэн жилийн өмнө Монголд те өмнө солонгосын нэг хэвлэлээр Монгол бол энэ Азийн секс аялал жуулчлалын нэг тийм аюу болчлоо нэг юм газар болчлоо гэж тийм яригдчихсэн шүү дээ. Тэгэхээр бид нар энэ төрийн бодлоготой байна. Одоо зүгээр валют л олвол юу ч хамаагүй. Одоо жишээлбэл Япон айгүй гой будаатай та мэдэнтэй бид нар бүгд будаа Япон будааны чанар гэдэг бол өөр шүү дээ. Япон будаага экспортод гаргадаг шүү дээ. Яг бол будааны Япон хүн чинь будаанаас хацаж салгах харахгүй ойлголт байхгүй юу? Гэтэл тэрний одоо юу гэдэг ингээ бүгдийг гаргаад Япон өөрөө нутагтаа одоо юу гэдэг аж үйлдвэр хөгжөөд хөдөө аж ахуйн харьцангуй багассан учраас бүгдийг нь одоо будаагаар хангаж чаддгүй. Гэтэл иргэдээ хямд будаагаар хангаж чадахгүй ч будаагаа зараад валют олно гэдэг чинь утгагүй. Тэр шиг Монгол хүнийг махнаас нь салгаад дахиад ч юм болно гэж би бол хэлцэж үгүй. Энэ бол зөв арай дэнд. Гэхдээ Япон тэр ерөнхий сайд нь солигдсон чинь засаг газрын хуралдаанаар будаа цагаан будаа ирж байгаа байхгүй. Чи харахад бол тийм бид нар бол бодоход те. Бид нар ч өөрсдөө тарьдгүй юм чи өгсөн үн цэнийг мэдэхгүй шүү дээ. Жагс те. Тэг чин бид нар бол энд дэнээс авчиж юм л да те. Байхгүй тарьж угаас урахгүй юм чин те. Тэнд бол яг үндэсний юм яригдчих те. Одоо энэ чэнжүүдийг үзээ ядаал те. Тэгэл нэг дэнжимэн бохор заваа гэж. Хар хорин дэнжимэнгээ битсэн чинь баг би алуулчих. Энэ одоо ер нь энэ ардсан намын ардын намын хүн намын социалист альбомгууд бол одоо нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо яг л манайх ингээд нэг юм гадаад улс орн ийм гоё тим стандарт гэдэг. Тэд нар зөвхөн тим газар л очдөг байхгүй юу? Төгсөөхийн төсөн татвараар, хасварын төсөн одоо гамбахын төсөн татварын өнгөөр тэд нар төрийн ажлал нэрээ 5 очбуудлаа очичдгийн. Би бүр нэг удаа очижсэн. Тэгтээ би төрийн зарлаар яваагүй шүү. Төрийн бус байгууллагын зарлаар явсан. Тэгээд тэд нар чи яадаг бүр нөгөө сургууль семинардаа цоохгүй.
өмхий амлчаал тэгээ согтуу стандар тэргээр ингээл эргэлдээ л тэгэл нэг хэдэн мэрэгчлэнээ шорлоод тэр төрийн нарийнууд чинь тэгээ сайдууд чинь эсвэл тэнчэнээс нь тэгэл нэг хямдхан 90 еврогийн 100 еврогийн 50 долларын янхныг хайгаал ингээл хөрөнгө араа дээгээл босч өгнө. Мань мичиг одоо ядуу гарууд бол яадаг вэ гэхээр зэрэг Airbnb руу орно те. Тэгээд нөгөө share room гэдэг чинь өчнөө application платформуд байна шүү дээ. Тэгээд тэр чинь би бүр нэг юм 12 хүнтэй өрөөнд ингээд хонж үтсэн. Одоо бас олон улсын үнэмэртэй гоё л ер нь шивэр мэгүрч юм хүүгөө бол шиг шааж байгаа. Тэгээд ингээд хямд зарлаар аялна шүү дээ. Очоо гудамжны хоол идэн тэр одоо нөгөө туркийн нөгөө кебаб те. Кебаб тэгээд талханд ороосон юм уу махцах гэдэг. Тэгээ манайхан ингээд нэг юм амьдралыг ийм дэндүү юм фантаз маягаар те. Тэр одоо төрийн дунд чатны юм уу дээд чатны дарганаар тэр залбин улгаач нар чинь 5 одоо зорч бууж байгаа 7 хоног согтуу байгаад ямар семинард суултаа мэдхгүй ирж байгаа хүмүүс бидний одоо амьдралыг хуульчлахаар чинь те та нар тамхи битгий тад гайл хархин тамхины дотор нэмчихин эрг битгий угаал архины дотор нэмчихин өөрсдөө уудаг те оросод битгий авах гайл баахан ипотекийн хөтөлбөр хэмжүүлчих тийм ээ бөөн татварын бодлого. Тэгэхээр эн чин бидний амьдралыг улам илүү хүндрүүлээд одоо тэр дор чант гэдэг нэг золион байна те тэр бол юу гэдэг дандаа л үнэтэй стейк гэж байгаа баяа хэлийг өргөн болцсон. Тэрний мөнгөтэй гэж юу авах вэ? Сангийн яамны юм уу? Ядуу гуйлах юм байсан. Тэгээд тэр Монро Импекс эзний охинтой суусан азтай л залуу байхгүй юу? Тэгэхээр юу гэхээр ерөөсөө энэ бид нар чинь ямар ч тэр одоо тухайн испанчууд юм уу, грекчүүд юм, америкчүүд юм, солонгосчүүд юм, япончууд юм уу тэр амьдралын хэм маяг бид нар орж үзээгүй байхгүй юу? Тэгэхээр энэ баачер шоп ч юм одоо тэр сайн мах ярьж байгаа би жоо халиад орчлоо л тоо. Гол санаа нь бол тэр германтч тэр австрч тэр махны сонголт байдаг байхгүй юу? Жишээлбэл ингээд монголчууд чинь нэгдүгürt одоо тэнд ингээ хар ажил хийж байгаа ч юм уу, сурч хөдөлмөрч байгаа юм шиг хямд мах хийхийг хүснэ. Тэнгүүд нэг жоохон юу гэдэг хотын төвөөс 8 км ч юм уу 10-20 км-д очиод цустаа мах. Тэгээ тэр чиг манай дэнжин мянга шиг. Тэр юу муу л ингээд орчин нөхцөл ялгаагүй ингээ махаа ингээд сайхан гиз мэт дотохын аваа гизэн ч хүртэл ингээд зарна. Тэгээд ингээд жижиглэгээр цустаа мах зарна. Халаалнч вэ одоо гар аргаар төхөөрсөн ч вэ ингээд зардаг л байхгүй. Тэгэхээр бид нэр цонголтоотой. Тэгэхээр бид нэр нөгөө би түрүүч удаа ярьсан бид нэр дэлхийд байхгүй гоё хот байгуулчаад байна гэдэг шиг бид нар дэлхийд байхгүй тансаг ус байгуулчаад байгаа байхгүй. Одоо та нар дугуулж чадахгүй бол дахиагаа юугаа идчих юм те ингээ бүр одоо басамжлаад те нэг харахаар тансагч юм шиг нэг харахаар гуйлах юм шиг. Тэгээ энэ чи өөрөө энэ бидний амьдралыг өдөр бүр үнгүүдүүлээд байгаа. Өнөөдөр 10,000 төгрөг юу ч болчихлоо шүү дээ. Тэгээ 20,000 төгрөг дагааман болчлоо. Тэгээ энэ дор чанд чинь ингээд өөрөө ийм хүн одоо алсан нам ардын намтай нийл төрийн бодлого оролцоод данхар төрийн одоо энэ хар гайгаар нийгмийг өөрөө ийм болгочоод одоо бид нэр тавлж байгаа нь айгүй харамсалтай байна. Одоо энэ нөгөө гадаад явсан гэхээс Монголын одоо энэ яруу найраг утга зохиол жижиг энэ салбарт маш том төлөөлөгч тий гүрөөцөргөө өнгөрлөө л дээ. Тэгэхээр эднэрийн нөгөө тэр юу хийдэг нь яг энэ дээр харагдаж байгаа байхгүй тий соёлын яамны сайд нь гадаадд байж байгаад би юм эмгэнэлтээр алдаа гаргачаа тий бавуугийн лав өсөрөнгөө дашвалбаргуу энтрийн шүлгийг хольцоолоод ингээд ийм эмгэнэл гаргачаад тэгээд энэний хариуцлагыг хэн хүлээж ийн вэ гэхлээр саран гэрэлгээд хэвлэлийн төлөөлөгч охин гурталж байгаа. Энэ яам яагаад байгаад байгаа юм те? Энд чи яасан их данхар том бүтцтэй тэрийг одоо хян тохиолдуулдаг ингэдэг. Тэгээд тэр эмгэнлийн чин доор нь гарын үсэг зурдаг сайт шүү дээ. Тэ? Өөрөөсөө ингээд нэг хүний үхлээр хүртэл өөрсдөө сурталчлагын хэрэгсэл болгож байгаа мөртлөө алдааг нэг юм мэрэгчлэн охин төгөөл халаад хитж байгаа байхгүй. Тэгээ нөгөө эцсийн хүн алан гэх хичээл одоо ажил явдлыг нь эцсийн замд нь үүдэх энэ ёслолыг нь өөрөө хариуц шийгээд байгаа шүү гэн тий. Гэхдээ энэ бол Монголын энэ төрийн боловсон хүчин энэ данхар бүтцийн энэ ажиллагаа ямар их муухай үргүү зардалтай харгис хэрцгий хүний үхэл жаргалаар хүртэл тий. Яаж байлаар ингэж болдгийг хамгийн том жишээ нь болж байгаа. Тэр чинь бол ер нь ChatGPT байна гэдэг байна шүү дээ. Тийм бил. ChatGPT хооронд нь. Тэгээд олон өөр одоо алдартай найрагчдын зохиолын хүмүүсийн зохиол бүтээлээс тэр ChatGPT дээр ингээл оруулчихж байгаа байхгүй тий. Тэрийг ямар боловсруулалт байхгүй хүний овгийг буруутсан. Яг тэрийг хайж. Тэгээд ер нь бол ажил яаж явагдана гэдэг чинь ил тий.
одоо энэ даагар төрөө татвар гэж ярьж байгаа. Татврын ер нь юугаар зүтгэдэг? Одоо зах зээл дээр бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ маягаар ингээд зах зээлийн одоо үйл ажиллагааны явцаа шийдэгдэх боломжгүй тийм нэг хит хитэн проблем байгаа шүү дээ хүний нийгэмд ч аюулгүй байдал. За тэгээд одоо юу гэдэг нийтийн бараа үйлчлэг гэж ярьдаг баг. Зам талбай, үүдийн гүүр. За тэрний нэг хүн мөнгөөрөө байгуулж яхад бас хэцүү. Гэтэ байгуулах болцоо уг нь бол байгаа. Гэхдээ одоо жишээлбэл ингээд хүмүүс хувийн түвшиндээ шийдвэрч чадахгүй тийм хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэх гэж төр байдаг. Тэгээд татвар авахыгаа тэргүүл зөвдөгдөг. Татвар ч албадлага шүү дээ. Албадлага. Хүний одоо бүтээсэн өмч тий хүний тэр бүтээсэн хөдөлмөрийн үр шимийг за одоо тэдэн хувийн нөгөө ингэж тохирцъя. Би чамаа хамгаална гэсэн яг үндэ үндсэн зарчим бол нэг protection record шүү дээ. Хамгаалаад оронд нь хөрс авч байгаа тий. Гэтэл одоо ч ингэж Холливуудын кино юм нөгөө Netflix-ийн кино юм. За ямар тансалжууны юм тийм наадам зохион байгуулна. Ерөөсөө ингээд хувь хүмүүсийн түвшинд хийж гүйцэтгэх боломжтой тийм ажил үйлчилгээнүүдийг төрн ингээ булааж аваад тэгээд заажгүй үйл ажиллагаанд оролцоод ингээд бүхнийг ингээд төвлөрүүлээд байна те. Тэгчээд одоо ингээд татвараа бууруулах гүгүү энэ чинь улсын төсөв тэгэхээр чинь тасалдах гад байна гэдэг. Тэр улсын төсөвд нь ямар ч тийм priority гэж байхгүй. Яг юу бидний хувьд нэг чухал юм. Өнөөдөр тэр одоо ингээд нэг улсын төсвийн мөнгөөр гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэж эрэмт байх хэрэгтэй. Тийм эрэмт гэж байхгүй. Яг л эрэмт тогтоох болцоо байхгүй. Яг л төр дугаа дарга нар одоо хувийн хвшлийг шиг өвний мэдээлэлээр ч юм уу юу хэрэгтэй бараа бүтээгдэхүүн гэдэг шиг те эрэлт нийлүүлэлт гэдэг шиг тэрнийг тогтоох тооцоолох их болцоо байдгүй. Тэгээ ингээд нэг түмэн төслөх хөтөлбөр өөрсдөө зохиодог. Тэрнийг мөнгө унгаадаг. Өнөөдөр яг үүндээ Монгол төрийг 10 дахин багасгасан ч гэсэн те улсын төсвийг 10 дахин багасгасан ч гэсэн монголчуудын яг үндсэн проблем бол одоо улсын төсөв тийм бага байлгаа бид нар өсөд хүчгүй л байхгүй юу. Энд нэг хэсэг хүмүүсийн амьдрал тэндээс хамааралтай байгаа даа. Тэгэхээр ямар ч тийм одоо юу гэх юм чухал бус асуудлуудад зарцуулдаг төсвийг одоо ингээ бууруулна гэхэд иргэдэн нийтээр дургуутдаг орцсон хамгийн том асуудал байгаа байхгүй. Дарга нар биш улсын төсөвгөл ярьдаг. Энд чинь улсын төсөв чинь засгийн газрын төсөв. Эзэнгүү. Чи айл гэрийн төсөв, албан байгууллагын төсөв, засгийн газрын төсөв, орон нутгийн төсөвүүд эдгээр чинь бүгдээрээ тустай байх хэрэгтэй. Бид нар чинь тийм улс одоо юу гэдэг нийтийн өмчгээд одоо юу гэдэг үйлдвэрлэлийн хэрэгслийг бүхэлд нь өмчилдэг социалист эдийн засгт бас биш шүү дээ. Тэгсэн чинь улсын төсөв гэж ярьж чинь тэр үеих одоо энэ American government budget гэж ярьдаг үстэй. Гэтэл одоо тэр төсөв нь ингээл тэлж явах хэрэгтэй. Бус бүхний төсөв нь ингээд хумигдэж ийн гэдгийг хинч ойлгох ойлцсон байгаа л айгүй хүндрэлтэй. Одоо тэр бүр социализм руу орчихлоо шүү дээ. Одоо тэр соёлын сайд өмнөх сайд нэг ном байлгүй тий. Английн нэг фүүлхэм гээд багийн энэ дээр нэг юм. Харин тэр хитэн тэрбум гэсэн бай бурхан. Гэхдээ тэр за яг хөө тэр Английн Премьер Лигийн нэг тоглолтгоор бол нэг харагдах тий. Тэр одоо футбол гэх юм уу? Оросоор футбол гэх тий. Одоо Жерсийн дээр чинь одоо дэлхийн хамгийн том компаниуд л сурчлагад байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо фан бейсийн далимдуулаад компаниас сурчлах юм баггүй. Тэгтээ ядуу Монгол юу вэ те? Нэг компани төсөвч өрөхгүй жижигхэн улс шүү дээ. Жижигхэн улс гэж тэр Английн фүүлхэн муу баг байла гэх чинь тэгэл тэр чинь бол Английн баян клуб бодох. Тэн дээр очих ямар хэрэг байгаа тий? Орчин үеийн ойлголт дээр зүүнний социал демократууд хүртэл одоо албадлах хэрэглэгч цорын ганц зайлшгүй шалтгаан нь одоо нийтийн эрх ашиг юм аа гэж ярьдаг байхгүй юу? Одоо энэ зам талбайч гэдэг юм эсвэл энэ батлан хамгаалах цагдаа сэргийлхийг сангуулжлагын тулд чамайг албадгаас өөр алга татвар тий? Төлөөгүй одоо кино хийхийн төлөө хүнийг татварлаж болох юм уу? Тэгээ одоо ингээд татваргүй ус хаана байгаа юм. Энд чинь зүгээр асуудыг займжуулж байгаа. Татварын хэмжээнүүд нь харилцан адилхан шүү дээ. Бага татвартай ус гэж байна, өндөр татвартай ус гэж байна, дундаж татвартай ус гэж байна. Монгол улс чинь хүн амынхаа орлоготой харьцуулахад дэлхийн хамгийн өндөр татвартай ус болсон. Хүн амын орлоготойгоо харьцуулахад дэлхийн хамгийн өндөр амжиргааны зардалтай ус болсон. Хамгийн өндөр инфляцтай ус болсон. Сая 11-12 сард Иранд ингээд жагсаал болоод нэг аймарын боллоо тий. Тэгсэн тэр чи одоо ингээ эдийн засгийн хямрал боллоо. Инфляц 2 оронтой тоонд бараг сүүлийн 30 жилд анх удаа хүлээгч байгаа байхгүй. 2 оронтой тоонд анх удаа шүү дээ. Тэгэхээр иранчууд тэсгүй гарч ирж чагсаж байна те. Гэтэл Монголд жил болгон 2 оронтой тоон шүү дээ. Жил болгон
Иранчууд бол бидний хайчууд бол жаргалтай хүмүүс байгаа байхгүй юу? Тэнд ингээ юмны үн хинтэр ямар хямдхан байдаг хүмүүс амьдрахад ямар таатай байдаг гэж бодож байна. Энэ өрнөдийн ертөнц шиг ингээ хүмүүс нь бүгд өрөнд баригдчихсан. Инфляц нь дийлдэхгүй, татвар нь дийлдэхгүй. Тэгээ бүгдээр ингээ хөдөлмөрийн өрсний талыг ингээ боолын өдмөр штэ. Одоо боолчлогдох чинь хүний хөдөлмөрийн үр шимийг 100% булааж авахыг хэлээд байгаа тийм. Гэтэл одоо 50% булаалаа сууж байгаа байхгүй. Тэгээд Сталин муухай антер гэж ярьчин. Сталинаас агуу дагаад төв бай болцсон. Ингээ сууж. Одоо энэ Нью-Йоркт нэг Зохрон Мамданы гээд зөндөө нэг нөхөр ялан штэ. Одоо төсвөн тасалтлаа ойлгомжтой төсвийн орлогын буурчих. Тэгээд баячуудаас татвар авна гэдэг нэг юм яриад. Гэвч Нью-Йоркоос нөгөө баячууд нь нөгөө л гараа явчих штэ. Хэдэн компани гэлээ гарцсан. Одоо л Америк Лос Анжелест, Калифорнид бас нэг удаа 5% татвар гээд ногдуулах гэж. Нөгөө Сергей Брин, Google, Google-ийн томчиж бүгд гараа явцсан. Тэгээ тэрийг хаана очиж хөр Техас, Флорида, Умард Каролина, Өмнөд Каролина гэх тэр мужууд руу очиж татвар багтаа газарлаа. Тэгээ тэрний доодох постыг ингээл би харахад бол ер нь бол авралгүй болцсон юм дэрч ирсэн. Энэ мүү баян, энэ мүү фак хамаг үр шимийг үртэж одоо зүгтж ийн мөхтж ийн. Тэр хүн хэдэн үнийг ажлын байраар хангачсан. Тэр нүс ярихгүй те. Бүр аимшигтэй. Тэгээд одоо нэг ийм судалгаа яваад байгаа. Тэр нь одоо золгүй гээд байгаа мó эсвэл одоо золгүй л гээд байгаа юм л да. Миллениалууд те. Одоо 81-ээс 95 он төрсэн шинэ мянгарын гэдэг нь шүү дээ. Өмнөхүүтэй харьцуулах хамгийн золгүй амьд чинь ядуу. Ягаад гэвэл өмчхүү ядуу автомашин бүх юм зээл зээлээ ингээл баян зээлээ төлжл ингээл амьддаг. Амар сүртэй боловсролтой нэртэй баахан. Тэгээд баахан өрөндийн нөгөө нэг Оксфорд, Кембриж, Харвард төгссөн. Нөгөөт нь ажлын байран дээр ажил байхгүй. Одоо оруулчихсан. STEM гэж ярьдаг юм аа. Шинжлэх ухаан, технологи, инженери, математик. Энүүгээр суралцаад төгссөн чинь AI-д ажиллаа заагаад өгчих. Тэгээд өөрөө зайлгна. Одоо Америкийн нийгэм сүлжээ тийм ярьж штэ. Ер нь эдийн засгийн ухаанд бол ийм татварыг ер нь аль болох баг одоо тогтоох юм бол татврын бааз өргөждөг. Хүмүүсийн эдийн засгийн дарамт баг болохоор хүмүүс илүү их ажиллах, илүү үнцэнд бүтээх одоо сонирхол инсентив нэмэгдэнэ. Хүмүүс орлогоо өөртөө зарцуулж байгаа учраас илүү хөдөлмөрлөх сонирхолтой болно. Энэ маягаар ингээд одоо эдийн засгийн эрхчлөлөө чинь улс орныг хөгжүүлдэг гол шалтгаануудын чинь нэг нь шүү дээ. Тэгээд яг нь ер нь бүр хуучин айл дунд зууны үед л энэ арабын нөгөө ибн халдуун гэл том сэтгэгч чи яг энийг анх энэ эдийн засгийн ухааны те татврын баг тогтоох юм бол хааны сан аривждаг юм байна энэ гэдэг ингээд эмпирик байдлаар ажигласан дүгнэлтүүд ингээд бичсэн байдаг. Хожим одоо энэ Америкт жишээлбэл одоо энэ Дональд Трампын эдийн засгийн зөвлөх байсан баг бас Рональд Рейганы эдийн засгийн зөвлөх байсан энэ Артур Лафер гэдэг штэ. Тэрний supply side economics гэж байдаг байхгүй. Онол одоо нийлүүлэлтийн гаралтай онол гэх юм уу те. Тэр онол ёсоор юу гэдэг гэхээр одоо энэ Лаферийн мөрий гэж байгаа. Тэр мөрий бол эмпирик байдлаар татварыг бууруулах юм бол татврын бааз нэмэгдээд улсын төсөв нэмэгддэг гэсэн ийм онол байдаг. Энэ бараг батлагдсан зүйл. Гэтэл улс төрчдийн хизэж одоо гэдэг урт хугацаа эдрийг харддаг байхгүй. Өнөөдөр зарцуулах мөнгөө л бодно гэдэг чинь. Өнөөдөр 4 жилийн дараа 8 жилийн дараа өөрөө засаг байхгүй учраас тэр үеийн засгийн газрын төсөв хэд байх нь тэдэрт ямар ч байдлын байхгүй. Тийм учраас өнөөдөр ингээд чадах хэрээрээ бид нарыг ерөөс ингээд хогс орох гэж л үздэг. 1.8 их 80 дээр тасарна гэдэг байгаа чинь өөрийнх нь тийм үү? Тийм. Өөрийнх нь зарцуулах мөнгө нь бас баахгүй болох гэдэг шүү. Тийм. Багсах гэдэг шүү. Гэтэл одоо саяны хасрын хэлтгийг яг эсрэгээр нь нийгмийн хамгаалал хөтөлмөрийн сайд Абубакер юм яриад нь шүү дээ. Нийгмийн даатгал бол татвар бишээ. Энэ бол таны нийгмийн баталгаа гэдэг байна. Энэ татвар гэдгийг компани одоо хуваарай ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа бүгд мэднэ тий. Яагаад Монголын хувийн хөвчлийнх нь нэг хүнийг ажиллаж цалинтай болгосныхоо төлөө, ажлын байр гаргаж өгснөөхөө төлөө торгуулад байгаа юм тий. Нийгмийн даатгал төлж байгаа шүү дээ. Тэр хүний нийгмийн даатгалыг компани төлөөд байгаа. Тэгэхэд эн чинь татвар аваад байгаа байхгүй тий. Тэр ажлын байр гаргаж өгөөд байхад нь чи ажлын байр гаргалаа гэж татвар аваад байгаа. Эн чинь өөрийнхөө нийгмийн даатгалаа төлнө үү байна уу? Ерөн хүний
өөрийнх нь одоо жишээлбэл шүрүүн бидлэр нөөт ирж байгаад муухай хадуурч шиг боллоо. Нөөт нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар. Тэгээд энэ дөрөв чинь юусэн Монголын энэ аж ахуй нэгжид байгаа хамгийн том дарамтлалчод байгаа. Энэний одоо нийгмийн даатгал нөөт хоёрын л одоо юу гэдэг юм байхгүй болгоход одоо эсвэл хэмжээг нь илүү одоо юу гэх юм үлэмжийн хэмжээгээр багасгачихад Монголын аж ахуй нэгжүүд босоод ирэх байхгүй жижиг дунд бизнесүүд. Гэтэл тэрнийг босгох сонирхол бас энэ том компаниудад нь байхгүй. Энэ засгийн одоо энэ төрөөс хамааралтай компаниуд чинь зах зээлд орон зай олохыг хүсэхгүй байхгүй. Жиг ганцхан бас улсын төсөвтэй ч том корпорациудын одоо юу гэдэг өсөлтөөнийг боомлох гэсэн тэр зохицуулалтууд тэр лобби хүртэл энд явж байгаа. Яагаад нэг ууз чанар бууз шивхээд юм гэдэг чинь. Тийм. Ер нь жижиг хүн хувь үйлдвэрлэгчтэй өрхөөрөө юу хийж гисэн ер нь байр суурь болох гэдэг чинь. Би нөөтийн ер нь үүссэн түүх те. Нөөт ч одоо дэлхийн 2 дугаар дайны дараа хамгийн анх Франц эдэрт ирж гисэн баг. Дараа нь Европын холбоо байгуулахад Европын холбоо чинь гишүүн улсуудаа заавал нөөттэй гэсэн юм шаардлага тавиад гэсэн. Тэгээ чи Европын нөгөө социал демократ халамжийн дөрүүдийг санхүүжуулахын тулд бий болгосон. А нэгдэлтэй одоо юу гэдэг их хэмжээний татварын шин мөртлөө нөгөө талд татвараас зүхтах болцоог үгүй болгодог. Хэрэглэгчдийг ч юм уу те биенээр хянавдаг. Тийм одоо би одоо ингээ худалдаа авалт хийчээ тэрнийгээ бүртгүүлж ийн гэдэг чинь тэр нөхрийн татварыг ингэж төрд олж байгаа юм байхгүй юу. Тэгээ энэ маяг тэгэд нэг юм үр төрлийн шат дамжлагууд гэж байгаа. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн эхлээд түүхий идэж жагаад эцсийн бүтээгдэхүүн болж хүний гарт очиж штэ. Тэр шат дамжлага болгонд ногдулдаг. Тэрнийг одоо нэмэн үнцэнд бүтээх гэдэг байгаа штэ. Нэмэн өртөгш, нэмэн үнцэнд бүтээгдэн тэр үнцэнд бүтээгд одоо жишээлбэл мод болоход модыг хөрөөдөөд хэлбэрт оруулаад заргаад тэрэн дээр дараа нь тэрнийг өнгөлөд зарахад тэрэн дээр гэх маяг ингээд олон шатамжлагууд дээр татварууд ингээд тогтоогоо авчдаг. Тэгээд бүгд бие биенийгээ мэдээлэх маягаар бараа бүтээгдэхүүн 100 төгрөгийн үнэтэй байсан бол тэр нь бараг 54-ний эцсийн хэрэглэгчдэд 10% юм шиг санагдаад байгаа боловч бараг 50 төгрөгийн татвар ногдуулдаг. Хүн амын орлогын албан татвар эдрээс илүү ихийг шимэгчлдэг юм том татвар байхгүй. Тэгээ эн чинь далд зах зээлийг ил болгох зорилготой энэ төр яриа татвар биш энэ баабар гэдэг татваргээ бичсэн байгаа татвар биш гэсэн. Үгүй харин тийм нөгөө өртгийн албан татвар гэж яах чинь татвар биш гэдэг бүртгэлийн зорилготой. Бүртгэл нь ямар зорилготой? Татварлах зорилготой. Тэгээ та нар ингээд далд зах зээл ингээд байж гин. Эдийн засгийн үйл ажиллагаа чөлөөтэй байж гин гэдэг чинь ямар нэгэн улс төрийн дэглэм ч юм уу те ямар нэгэн тийм дарангуй засаг төрд эсрэг сүрэг хүчин бүрлдэх, хуралдах тэр болцоог олгодог те. Ямар ч засгийн газар тийм зүйлийг хүсдэггүй. Ямар ч төрийн дэглэм, ардчсан дэглэм ч гэсэн те. Тийм учраас ингээд хүмүүсийн эдийн засгийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг байнга хямжаахыг хүсдэг. Тийм учраас ингээд нөөтийг анх нэвтрүүлсэн шалтгаан тэр Европын социалистууд гэж нэвтрүүлсэн. Тэгээ хожим одоо бол бидний бүр гүйлгээ эдрэг бол хангалттай хяндаг болчихлоо шүү дээ. Одоо дижитал байдлаар те. Тэгэхээр ийм юмыг одоо нөх өмгөөлөд гой мой гэж яриа суугаад байх утгагүй. Энэ нөөтийг юусэн Монгол байхгүй болох хэвээр. Америкт жишээлбэл нөөт тогтоохгоор те. Муж улсууд ингээд нөөт эдэр ингээд ногдуулахаар үндсэн хурдтай зөрчилдөн гэдэг. Ягаад гэвэл чинь хүний хяналтын хэрэгсэл болоод байна гэдэг. Тэгээд худалдааны татвар л гэдэг. 10% худалдааны татвар. Тэр худалдааны татвар чинь нөөтөөс бол ер нь яг хүн татвар мөн л тоо муугаа. Гэхдээ нөөттэй харьцуулахад бол харьцангуй гайгүй. Тэгээд нөөт бол яг энэ татварын төрөл тундаа хамгийн хүнд буулга бүхий хамгийн муухай үр дагавруудыг бий болгодог. Хамгийн одоо зорилгын үед ч гэсэн хамгийн сөрөг тийм татвар байхгүй. Энэ татварыг ардсан намынхан анх сэдэс санаачилж хийсэн. Тэгээ өнөөдөр би маань төвлөрдөг. Facebook дээр ингэ бичихгүй юу. Одоо ингэ нөөт бол нөөтийн талаар ингэ ийм бичихгүй юу. Тэгсэн чи доор нэг залуу орж ирсэн аа. Нөөт бол далд эдийн засгийн ил болгосон гавьяатай гэхгүй. Тэгэхээр би доор нь бичсэн. Гэхдээ чи наад татвар төлдөг аж ахуй нэгжүүч нь дампуураа дуусчих одоо татвар төгөх хөнгөө болчихно. Нийгмийн даатгалаа одоо аж ахуй нэгжийн орлогын албан татвараа төлөөд компанийн үйл ажиллагааг явуулахын тулд банкнаас зээл авдаг болсон шүү дээ одоо. Хасраг бол. Тийм одоо сая энэ учирлын өршөөл үзүүлж байгаа 12 мянган компани чи ерөөсөл тэрний нийгмийн даатгал нөөтөөс олж дансаа бариулж байгаа компаниуд шүү. Манайхан тэгээ тэр ойлгомоор байгаа байхгүй. Одоо зах дээр очичоод хамаагүй хямд одоо дэлгүүрээс 5,000 төгрөгөөр авах байсан ногооч үйт юм уу тэрийг 3,000 төгрөгөөр авчиж нөөт өгөөч гэж хэрүүл хийж байгаа харагдаад байдаг. Тийм. Нөөтийн 1% буцаа олголт авч ич тэнцээд 2,000 төгрөг
авсан дээр үү гэдгийг бодож үзэхгүйгээр те нөөт өгөөжгээ солиороод байдаг. Өөрөөсөө бүр ийм нэг ийм матаач болцгооцсон те. Өнгөрсөн жил нэг либертарын паб тэр Монгол ардын хувьсгалт намын нэг одоо шадарсаад байгаа ганх уйг зохион байгуулж байна. Нөөт мөөттэй татвартай холбоотой хэлцүүлдэг. Тэгсэн чинь тэр нөхөр хизээж пабда очсон хүнд нөөтийн баримт өгж байгаа хүн бүртлээ тэгс солиорж байгаа байхгүй. Одоо авал бүгднгээс нь авахгүй бол би ингээ бүргэр хийгээд чилөө ингээ зарлаа гэх тэр махны хүний нөөтийг ингээ төрж ийн мөрж ийн гэд яг үнэндээ тэр нөхөр таваар эдийн засгийн ойлголт байхгүй байгаа эндээс нөөтгүү мах худалдаж авч юм хийж зарчаад нөөт төрчлөө гэж бодоод байгаа байхгүй. Өөрөө нөөт надаа нэг удаа тэнд очиход нөөтийн баримт өгж байгаа. Тэгэд нөгөө либертар маань яг үнэндээ татврын тэр одоо нэг бол буурал гэж яриад буурахгүй тодорхой нэг бол бүгдэд нь нэмэгдүүлэх гэх маягаар Монгол ардын намын татвар нэмүүлэх арга хэмжээг ингээд дэмжээ сууж байгаа байхгүй. Тэнд нэг хідэн тэнэг нэг ийм шар хийм юм билээ нэг ийм хацаа морсоо нэг нөхөр өдөр очсон ингэсэн сууж байгаа. Тийм л юм болж байгаа. Одоо жишээлбэл нийгмийн даатгал дээр нэмээд ярихаар одоо юу гэдэг чинь бас нэг албадлагын нэг арга хэмжээ шүү дээ. Хуульчилсан дээр юм те. Жишээлбэл ажил олгогч төлж гин, ажилтан төлж гин тийм ээ. Энийг албадан авч байгаа. Одоо бас л нөгөө хүмүүс тэгдэг нийгмийн даатгал төлөхгүйгээр чи яаж тэтгэвэр авах юм гээ те. Энэ нийгмийн даатгал гэдэг чинь өөрөө л ирээдүйд одоо юу гэдгийг эн чинь зөв зорилгоор бас зөвдөө зорилгоор нэг жоохон либертар утга санаар дөхүүлдэг нэг хэдэн улс орн байд юм бэ. Бид түрүү нэг хальт хараа сууж илээ л та. Тэгэхээр чи энд бол юу байд юм бэ? Сингапур байд юм бэ? Швейцар байд юм бэ? Тэгээд ганц нэг бас Азийн улс орнууд бас байдаг юм байна. Тэгэхээр эдгээр яадаг вэ гэхээр зөв мэдээж төрийн хяналт байна. Тэнд нэг юм хууль ч юм уу тийм ээ бас нэг хяналт хэрэгтэй байгаа тийм. Тэнгүүт нөгөө хэд нь бол яг нэрийн тасанд нь яг тодорхой хэмжээний мөнгө орчдөг. Тэрийг нь одоо компани ч юм уу санд ч юм уу ингээд эргэлдүүлээд тэгээд одоо хүүтэй ч үгүй юм уу одоо хадгаламж маягаар ингээд ирээдүйн өв сан хөрөнгө оруулалт маягаар явчт юм байна. Бидний энэ яваад байгаа понци схем ч юм бол бидний одоо тэтгэврийн нэрийн дансанд бол юу ч байхгүй. Өнөөдөр бид нар мажила гэхэд тэгэл мажилаа л гэсэн үг. Төрийн нийгмийн даатгалууд ч гэдэг нь одоо ер нь энэ төрийн тогтолцоонууд байна шүү дээ. Улс орон болгонд ингээд ер нь бол төр ингээд дандаа оролцсон л байгаа Америкт ч юм уу Европт ч юм уу. Тэгтээ ингээд аюул олон хувилбар байгаа. Хамгийн гоё хувилбарууд нь тэр Швейцар эдэр дэд юм шиг. Амар олон сонгогч. Хамгийн сайн нэг. Тэгээд аюул баг хураамжтай тэгсэн мөртлөө тэрний ингээд бизнесийн хөрөнгө оруулалтын сантар бол аюул гоё хөрөнгө оруулалт тэрэн дээрээ ингээд хүү тооцогдоод нэмэгддэг ч гэдэг юм уу те. Монголд байгаа ингээд шууд төр хурааж аваад тэгээд тэр нийгмийн даатгалын санаа хоосорцсон улсын төсөөс оронд нь ингээд гаргаж төлж байгаа. Энэ бол яг бидний яг энэ хэрэгжүүлж байгаа энэ бол нийгмийн даатгалын тэр олон хувилбар дундаас бүр хамгийн хоцрогдсон хамгийн муу юм билээ. Тэгээ хамгийн ховын нь шүү дээ. Энэ дээр одоо нэг юм хийдэг. Банкнуудад нийгмийн даатгалын мөнгийг баг хүүтэй өгөөд банкнууд нь тэндээс нь хүүгээ гаргаад тэтгэр өөрсдөнд нь хүлж зээл болгодог. Тэгээ тэтгэврийн зээл чи яг тийм шүү дээ. Өөрсдөнд нь 3% хүүтэй байдаг билүү. Одоо хуучин бол номтой баяр сайд байж их 15% хүүтэй байсан. Одоо нэг 12 болсон юм шиг байна тийм. Энэ үлдсэн энэ хүүгийн өөрийнхөө мөнгийг зээлснийхаа төлөө банкнд хүү төлөө сууж байгаа. Бүр илүү өндөр хүү. Үндсэн үйлгээл манайхан нэг л сүртэй мэрэн тэр мөсийн халзан мөсөх ингээд булгаач. Энэ ч юм бол ууг нь бол одоо тэр үндсэн үйлээ чи 16 дахь зүйл дээр байгаас хүн хөдөлмөрлөх хэрэгтэй, амьд явах хэрэгтэй, тийм ээ? Өмч хөрөнгөтэй байх хэрэгтэй, өмч хөрөнгөө зарцуулах хэрэгтэй гэдэг энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал өөрөө үндсэн улстайгаа харьшилтай шүү дээ. Энэ хүн хөдөлмөрлөж байгаа бол энэ ямар нэгэн хөлс гарч байгаа шүү дээ. Хүнээс ямар нэгэн цаг зав тийм ээ зарцуулалт золиос гарч байгаа. Энэ чинь өөрөө хүний хөдөлмөрлөх процесс мөн үү? Энэний одоо юу гэдэг үр шимээр бид нар мөнгө олж авчих. Нэг компаниас бид нар 5 сая төгрөгийн цалин авлаа. Тэрний 30-40% нь ингээл татаад аваа явчихж байгаа байхгүй. Энд чинь тэг өмчийн эсрэг гэмт хэрэг юм уу? Эсвэл юу юм те? Тэгэхээр төр өөрөө хууль бүтээх замаар болохоор дээрм хийж болдог. Тэ? Бид нар болохоор зөвхөн шударгаар хөдөлмөрсөн өмч хөрөнгө зарцуулж болдгоо. Хамгийн анхын тэтгэврийн тогтолцоо гэдгийг Бисмарк Герман нэвтрүүлжсэн. Тэгээд тухайн үедээ ярьжсэн одоо юу гэдэг нэвтрүүлэх болсон шалтгаанаа ингээд дурдсан тэр сонд өгсөн ярилцлага сэтгүүлчтэй хийсэн ярилцлага нь түүнд үлдсэн одоо байгаа шүү дээ. Тэрэн дээр гол зорилго нь юу вэ гэсэн чинь хүмүүсийн амжиргааг төрөөс хамааралтай болгоцсон байхад тэд нар бидний хяналтаас яаж харах юм бэ? Бисмарк ерөөсөө энийг ерөөсөө яг л шудраг хэлсэн.
Тий. Тэгэхээр одоо халамжийн төрийг үндэслэгч гэж орчин үеийн халамжийн төрийг үндэслэгч гэж явдаг 19-р зууны төгсгөл хэсэгт одоо энэ state socialism гэж ярьдаг. Тийм юмыг яагаад одоо Германы консервативууд халамжийн төрийг одоо бий болгосон бэ гэхээр социал демократ буюу социалистууд нь хувьсгал хийчих гээд амар их дэмжлэгтэй. Тэгээд ажилчдыг тэдний талд бүрэн дүүрэн эргүүлэхгүй тулд хүссэн хүсээгүй халамж өгөөд нөгөө ингэж тэтгэвэр өдр ингэж тэгээд 50 жил одоо хувьсгал гарах хугацааг нааш татсан гэдэг байхгүй. Тэгээ одоо хүмүүс юу гэдгийг асуудлыг бол ингээд амьдралаараа ч юм уу бие махбодоор сэтгэл зүгээр мэдрээд нь штэ. Тийм. Ер нь энэ тэтгэвэр байдаг болсноос хойш хүн өөрийнхөө хувийн амьдралыг одоо юу гэдэг өөрөө ингэж бүх хариуцлага хүлээхэ болцсон байхгүй. Ямар нэгэн тийм хуримтлалтай бай юм дэр гэсэн сэтгэлгээ байхгүй болцсон. Одоо ингээд тэтгэврээ төлж байгаа юм чинь би тэтгэврт гараа сайхан ингээд нэг гоё амьдрахгүй ч гэсэн ямар ч гэсэн өсөд өчгүй гэсэн юм сэтгэлгээ байгаа. Гэтэл тэтгэвэр мэтвэр гэдэг чинь ингээд тусдаа тий төр ингээд юу байгаагүй бахт энэ олон янзын одоо хуримтлалын хөрөнгө оруулалтын ч гэх юм уу ийм fraternal society гэж ахын дүүсийн нийгэмлүүд энэ төр ингээд хувийн хвшлэрийн даатгал маатгалын тогтолцоогоор амар хөгжижсэн байдаг. Тэгэхэд 19-р зууны төгсгөл хэсэгт 20-р зууны ихэнх үед Англи Америкт ямар ч гэсэн ийм одоо хувийн даатгал маягийн тийм ахын дүүсийн нийгэмлэг гэдэг нь одоо бүгдийг нь хоригдж жогоод тэгээд төрийн одоо даатгалын систем төрийн ийм халамжийг яг хуурчилсан. Тэрнээс өмнө яадаг байсан гэхээр одоо ингээд насаараа ингээд ажилгүйдлийн тэтгэмж аваад явахгүй шүү дээ хүн ер нь төрийг шиг тэгж өгөхгүй. Одоо би ажилтгахдаа тодорхой хэмжээний мөнгөийг ингээд нэг нөгөө нийгэмлэгдээ өгөөд тань те. Гэтэл би үхдэг ч юм уу миний хүүхд тэгжих чи алддаг ч юм уу тэгэнгүүт тэр хүүхдийг одоо ингээд 20 нас хүртэл ч гэдэг юм уу сургууль солихын төлбөр мөдбөр төлөөл ингээд бойжуулаад эсвэл миний оршуулгын зардлыг гаргадаг ч юм уу гэдэг яг юм хувийн хөвшил хүмүүсийн хоорондын иргэний нийгмийн хүрээнд энэ асуудал чинь арил хэзээ шийдэгдсэн байсан байхгүй энэ халамж гэдэг асуудал чинь одоо social security гэж хэлдэг шүү дээ нийгмийн аюулгүйдлийн асуудал энэ шийдэгдсэн байгаад энийг устгаж жагаад өрнөдөд халамжийн төрийг бий болгосон. Яг энэ Орос эдэрт одоо ямар байсныг би сайн мэдэхгүй. Оросд арилж тийм хэмжээний капитализм үүсээд одоо нэг хурд лидер бий болох боломж гараагүй байсан баг. Хасаар хэлж штэ. Ер нь одоо нөгөө энэ нийгмийн даатгал одоо бидний явуулдаг яг энэ хэлбэрийн нийгмийн даатгал сөрөг талыг сая хасаар хамгийн чухал шинжийг хэлсэн шүү дээ. Тэр яадаг вэ гэхээр тэр хүмүүсийг одоо хөгжих ч юм уу илүү хөдөлмөрлөх тэр хариуцлагатай байх тэр одоо галыг ч гэдэг юм уу тэр уран зориг байхгүй болгодог. Хоёрдугаар одоо бид нэг бүгд л ярьж байна. Ажлын байр байхгүй, ажил олдохгүй байна гэдэг. Тим их өндөр одоо олон ажилчдыг аваад тэрнээс нь тим их өндөр татвар төлөхийг ямар ч аж ахуйн төлсгүй шүү дээ. Энд чинь тэгээд нөгөө талаараа бас ажилгүйдлийг гааруулдаг. Тэгээд чадахгүй юм чинь тийм. Чадахгүй юм чинь. Тэгэхээр ийм сөрөг үр дагавартай. Ер нь бол одоо жишээлбэл одоо Солонгос киноос бид нар харж болно шүү дээ, тий. Ингээл нэг ээж юм аав нь ингээд жоохон хүн төвчин тусгаар зөв тэр аав ээж байгаа зөв төрөггүй явуулахын төс байгаа зү тий. Амьсгалын аппаратыг салгаж хайчих гал тий. Тэр чи яагаад вэ? Тэр насаараа төлсөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын мөнгөний авах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэл нэр даатгал матгалын гэрээн дээр ингээд нэг гар хүлэг зурулж байгаа. Тэгээд тэр Солонгос кино үзээд Америк кино тэр кинон дээрээс юу ойлгох юм бэ манайхан. Тэр ядаж тийм имиж гэсэн ойлгомоор байна. Тэгэхээр тэр чинь хүмүүст үлдэх гээд дээ шүү дээ. Үлдэх гээд байгаа учраас тэрс нэг өв залгамжлын ч юм уу эсвэл тэрийг нэг бас залгаж үлдэх юм. Тэгээд жил бүхэн төрийн төсөв томрол төр данхаагаал хүмүүсийн амжиргаа улам бүр төрийн одоо хамааралтай болоод ингээд явах юм бол Монгол бас хөгжихгүй. Монгол улс хизээч одоо юу гэдэг тэр өрнөдийн ч юм уу тэр хөгжингүү улсуудын амжиргааны стандарт дөхөж очиж чадахгүй. Эдийн засгаа бомбсоор агаад дуусна. Тэгээд хүмүүс бид нар яг ингээд хизээч сайхан амьдрахгүй дандаа өнөө маргаашийн проблемтойгоо одоо материалын проблемтойгоо ингэж зуурцаар агаад насыг өрнө. Тэг ингээд цаг хугацаа явах тусам бид нар ингээд хідэн үеэрээ язж дампуураад эцэстээ бид нар мөхрөө хөрнө. Тэрнийг л ойлгоорой. Тэгээ одоо эн чинь уган бол хоримтлал байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо тийм нэг томьёоноосоо эхлээд тэтг вэр гэдэг байгаа байхгүй. Энэ төр тэтгээд байгаа зүйл биш байхгүй. Тэ? Гэтэл одоо хасаар ярьж чинь чинь нөгөө аюулгүй баталгаа одоо өвлүүлдэгч байд юм уу? Авгийн сая кино жишээ яриад байгаа. Гэтэл тэтгэврийн зээл авчаад байжгаад одоо өндөр настай ямар нэгэн хорвоогийн жаммаар ингээд өнгөрлөө гэхэд өрийг нь хүүхдүүд нь төлдөг. Тэ? Тэгжээж тэр хүнд нөгөө
нас барсны гэрчлэгээ шиг Тэр чинь тэтгэврийн зээл биш шүү дээ. Хүүхдүүд нь төлж шүү дээ. тэгээд ийм балаа утгагүй тогтолцоо. Тэр хүнээс өршлөд авцсан шүү дээ. Уг үржлээд авцсан хангалттай мөнгө байгаа шүү дээ. Өвлөөлөхгүй юм аа гэхэд ядаж тэрийг нь тэргээр нь улсаа шууд 100% дагаад төлөвлөдөг юм байхгүй тий. Ийм хогийн мүлжлийн нэг ийм заваа систем Одоо тэр нь улсын төсөв тасарч ийн гэл. Улсын төсвийн алдагдлыг ингээд одоо гараад ирлэхэд хизээч чинь ингээд таналт хийдүү штэ. Тэгэл ямар нэг байдлаар дандаа ингээд нэмэгдүүлэн татвар нэмдэг ч юм уу. Инфляц тавина, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн те. Инфляцсан дараа жил нөгөө худалдаа авах чадварыг ингээд өөрчлөнгөт дахиад улсын төсөв чинь нөгөө хуучин татвараар зударсан мөнгөөрөө нөгөө зүйлсүүдэд худалдаж авах гэсэн чинь хүрлцгөөлөө дахиад ингээд алдагдал гарна. Ингээд жилээс жилд ингээд алдагдал гараад мөнгөний ханш нь ингээд сулрах тус одоо те сулрах тус ингээд алдагдал бий болох тэр нөхцлүүд нь алдагдлын нөгөө нэг хэмжээнүүд нь улам бүр томроод байна. Тэгэл энэ маягаар тувтан инфляц, тувтан амжиргааны өндөр стандарт төр томорно гэдэг ерөөсөө бид нар ерөөсөө бүх зүйлээ алдчихна гэсэн тийм л үг тийм. Тэгэхээр яг наадахтай чи холбоотой одоо энэ эсрэг талд нь нөгөө төрийн өмч байнга жилээс жил нэмэгдээд төрийн зээл нэмэгдээд байдаг тийм. Одоо яг энэтэй холбоотойгоор энэ нөгөө нийтийн өмчийн тухай хуулийг хилцэж л та чуулганаар тий одоо энэ номин чимэг гэдэг гишүүн яриад байгаа тий тэр одоо нэг гоё ишлэл афоризм хилчлээ гэж бодоод байгаа байхгүй хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэдэг энэ төрийн өмчийн зээлээр бий болдог энэ ашиггүй зардлаар бий болдог энэ хогийн өмчийг байхгүй бол ахаал энэ төсөвдөр энэ ачаал ирээд ийн гэдэг ерөөсөө эдгээр ярихгүй ойлгохгүй бидний одоо сүүлийн 30 жил зовд зүдрээд ерөөсөө өөдөлтгүй шалтгаан чи нийтийн одоо төрийн өмчт компаниуд биш үү? Уг нь эдний нэг хамгийн ашиггүй ажиллаж байгаа 10-ыг нь зарчих юм болвол хөвчилчих юм болвол төсөв доотлол нэг 6-аас 8 их 80 төгрөгийн орлого ороод ирнэ гэдэг тооцоог судлаа хийцэн байгаа. Гэтэл тийм юм ерөөсөө хөвчлөх тухай ярихгүй тий. Энийг одоо бүртгэлжүүлээ илүү сайн тоолдог болыг хулгай хийхгүй боломжгүй. Энэ чинь нийтэл юм чинь хулгай хийдсээр л байна. Хулгайч нар гарч ирсээр л байна шүү дээ. Энэ чинь ямар ч эзэнгүй өмч байхгүй юу тий. Энийг ерөөсөө ярихгүй тэгээ. За энэ сэдвэр хэдүүлээ бүр айгу удаа ярьчих шиг болоо. Дараагийн сэдв байна уу? Энэ чинь юу одоо шин сэдв орж ирж тий. Энэ чинь нийтийн өмч одоо энэ төрийн өмчийн тухай хууль шинээр батлах чинь шүү дээ. Энэ дээр одоо сайн тоолъё гэл те. Сайн тоолохдоо ахиж зээл үрийг нэмэгдүүлэх гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэр бол зүгээр хотлаал жижигүрийн л юм. Тэр ямар ч нөхцөл байдал нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Ер нь өөрчлөгдөх арга байхгүй. Шийдлэгч байхгүй гэдэг шиг те. Одоо ингээд сонгуул зүгээр ингээд сонгуулийг л аваад үзээ хэдүүлээ. Сонгуул яах гэж болж байгаа те. 126 болж ингээд өргөжүүлээл олон кноптой болгоод энэ сонгуул чинь жагсаалтаар тэгэл 5 тэрбум төгрөг өгчл дэвшиж жагсаалтад орох гэж. Тойрог дээр бол жоохон нөлөөтэй гарууд нэг бас нэг 5-10-ыг цацаал ингээл гарна. Та өнөөдөр байж тээ одоо би өнөөдөр зүгээр ингээ мөнгөө зүгээр нэг хорооны имэнерт ингээд хараацсан бол би тэр шархаа нөхөхийг л хүснэ үстэй. Энд чинь одоо хүний натур үстэй тий. Алдж байгаа бол тэр алдагдлаа нөхөхийг л хүснэ шүү дээ. Мөрөөдөө тоглож юм гэсэн баг тий. Тэгэхэд тэд нар чинь тэр төр яах гэж очиж байгаа бүх сугны өснүүдээ тийм ээ. Тэгэл Эрдэнэс 5-7 одоо тоосч ноос тэгээ Эрдэнэ тэгэл ингээл одоо Эрдэнэт чинь бол ингээ хуваагаад авцсан шүү дээ эдгээр жоо холгоогоо. За Эрдэнэт бол үе ерөнхийлөгч нар их. Өөр энэс болоод нэг амин төржил суулгаачуд шүү дээ тий. Эс зоргиго тэр Эрдэнэтээс болоод алдсан шүү дээ. Тэр баг онд элбэг дор жотхон баяр эднэр чинь путаацалж байгаа л яриа л идэв ус. Энийг би яриаггүй шүү дээ. Чи тэр хэрэг мэр дотроож баг байдаг юм бийл шүү дээ. Тэр отон жаргал мараад хаалгаач байсан. Тэгээ отон бийл. Тэгэнгүүт жаргал. Одоо юу гэдэг Эрдэнэс 5 толгой гэдэг юм уу тэр нь улсын хурлын дарга тийм ээ. Ерөнхийлөгч хоёр дундаа тусдагч гэх шиг тий. За тэгмүүд оюу толгой байна те. Оюу толгой бол одоо бичигдэг хууль шинэ ерөнхий сайд болгонд хувийг нөгдөг. Одоо энэ оюу эрдэн сайхан билег бүгд оюу онцлогод олбогдсон шүү дээ. Сайхан билег оюутлогын асуудлаар барьж ирнэ гэж чадахгүй л тэр Америкийг гөлцөөж байж л байгаа шүү дээ. Тийм гимгүй юм бол орж ирэх нь яасан. Би ерөнхийлөгчтэй эрдэнтийн зэсийг тоон тутмаас нь шимтгэл авдаг гэсэн. Тэгээд надад нэг хүн ярьжсэн. Тийм тэгээд одоо ерөнхий сайд болгонд за тийм ерөнхий сайд болгонд оюутлогоо хөв өгдөг гэж ярьдаг. Ерөнхий сайд болгоо одоо оюутлогоогоор
ял зэм сонсох асуудал болчихлоо шүү дээ. Оюун эрдэнэ ч гэсэн 24 бөмбөг авсан тэрнгээр сонсголоо гэдэг энэ баярмаа эднэр чинь гашгиралдаад байгаа юм байна. Ингээд энэ өмчүүдээ ингээ хуваагаад авсан. За тэр тооск моск нь бол нэг 3 сонгогдсон гişүүд мөшүүдийн сугны үсэн салтааны үсэн очдөг ийм одоо нэг дунд зэргийн идэх юмнууд те. За тэгэл тэр доошоогоо хилцийн дарга маргач ингээл нэг 20 30 сая унцаатай сардаа ингээл ингэж л амьдэрж байгаа. Тэр сонгуулийн чинь амьтаа байлгаж байгаа гişүүдийг ч идэх хоолтой байлгаж байгаа юм чинь. Тэр хилдэж энийг хувьчлах асуудал. Яг ингээ бодоод үзвэл анхаар төрч гэдэг юм уу хулгаалаа өөр энэ бүгдээрээ ардчлалтай холбоотой юм шиг надад санагдав. Яг бол сонгуульд гарах. Тэгээд гарсан үедээ одоо гэдэг алдагдлаа нөхөх. Тэгээд дараагийн сонгуульд ялагч гэдэг юм уу те. Тэгээд сонгогчдыг худалдаж авах гэдэг юм уу. Сонгуулийн систем чи өөрөө тэгээд мөнгөний уралдаан байгаас байна. Одоо энэ гişүүд шин тэгээд энэ нөгөө мөнгнүүд нь штэ. Одоо нэг хэвлэл мэдээллийн дүүх мөнгө ч юм уу өөр одоо юу гэдгийг нэг бас гаруудыг худалдаж авч байгаа одоо хошин шог могийнхан урлагийнхан ч одоо ингээл бүгд л нэг текстээр ингээл нэг бахан хошноо толоож байгаа сонгуулийн үеэр ч юм уу бусад тэр чинь энэ төрийн өмчит компаниуд болон одоо төрөөс том тэтгэмж татаас авдаг MCS 5 бог тэр юу гэдгийг тийм ээ бод ч юм уу тэдний л мөнгнүүд сав гэл тараач. Одоо хамгийн сүүлийн жишээ гэх чинь сая шатхууны үн нэмэхэд сайд нь гэрээ байгуулад шатхуун түүгийнх одоо энэ импортлогч нар мөнгийг нь тарааж байгаа. Тэ? Төлбөрийг нь төлж шít. Эдгээр чинь ингээд хүссэн. Одоо за тэгээ цаашаа ингээд юу болоод байгаа юм гэдэг ингээ харахлаа. Энэ төрд ажиллаж байгаа энэ хүмүүс одоо нацгийн баг үндийг бүгдээрээ мэднэ тийм. Энэ хүн тэтэн мөнгө гэж гой ном гаргаал тийм. Саяны оогийн хилдэг моор шиг зэрэгсэн гэвээс. Тэтэн мөнгө гаргаад идэв мөртлөө тэтэн мөнгөө Эрдэнэ төлөвлөлт шахацсан тийм. 20 сая Эрдэнэ төлөвлөлтийн ажилчид одоо тэтэн мөнгө аав хийчих бодож байгаа юм авах ч юм уу тэр ер нь Эрдэнэ төлөвлөлтийн ажилчдаа тийм тэтэн мөнгө авч хэрэгч байгаа юм уу хэрэггүй ч юм уу тийм. Их шонол юу жилээ тийм. Тэгснэ тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн чинь яг тэрийг нь мэдэнгүүтээ яг тэр шийдвэр гарахаас 12 хоногийн өмнө тэтгэврийн зээл авсан мэс тээ 7 сая төгрөгийн тэтгэвртэй мөртлөө тэгээд тэр чинь тухайн үед чинь болоод хашид оюу толгойн тууцд байсан хүн тээ нэг ингээ харахлаар нэг бэрт шиг нэг юм хөгийн тээ бүр эцэс төгсгүй хамгийн муухай шундалтай ерөнхийлөгч надад санагдаад байдаг байхгүй бэрдгч мэ тэгсэн чинь энэ хүний одоо нөгөө үнэтэй газар нь илэрсэн. Энэ хүн тэгсэн чинь одоо хаана вэ бахан? Залаатын аманд ингээд 5180 га газар эзэмшиж юм гэж байна. Ерөнхийлөгч байсан үү? Энэ ямар ч хөдөлмөр хийдгүү, бизнес хийдгүү байсан хүн шүү дээ. Дандаа төрийн байгууллагаар явсан. Класс привилеж хийдэлж шүү дээ. Сайхан юм гэдэг сууж байгаа юм шүү дээ. Ийм классик чиний давуу байдлаа. Тэгээ одоо энэ ингээд энэ борлуулагдаж байгаа том машинуудын тоог л харахгүй тий. Одоо Facebook дээр 5 богтыг групп дээр байгаа шүү дээ. Дандаа хомсдолтой тий. Тэгээ хомсдолтой захиалга дүүрсэн. Манай нэг жил захиалга байгаа. Тэр юу? Би нэг юм эднэр ингээл за энэ ингээд авилгын нүүрсний мөнгө чинь энэ явж байгаа да дөрөв хувиргацсан л явж байгаа гэлсэн чинь шодрог бизнесмен хүн мөнгөөр авах болно эцтэй. Хідэн шодрогоор авч байгаа тэр харахгүй тий. Монголд ер нь шүү дээ бизнес хийнэ гэдэг юм боломжгүй болсон шүү дээ. Боломжгүй. Яг одоо ингээд жижиг дунд бизнес ингээд ашигтай. Яг бизнесийг өдөр тутам өөрсдөө болгоод ингээд нэг хоногийн хоолоо ингээд аргацааж байгаа хүмүүс байгаа. Гэтэ ингээд нэг ланд 200 Lexus 570 автлаа одоо бизнес хийгээл төртөө холбогдохгүйгээр ямар нэгэн юм шахахгүйгээр тий ямар нэгэн эсвэл том компанид туслан гүйцэтгэж хийхгүйгээр тийм арга бол Монголд үнэхээр байхгүй. Тэрийг одоо ер нь бид нар бүгдээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Удааныг зах зээлтэй орсон юм шиг зах зээл мэл яриад байгаа одоо болох хэрэгтэй. Социализм гэж. Тэгээ одоо жишээ тий Америк бол Монголоос одоо хэдхэн баян улс юм тий. Тэгэж Америкийн гудамжаар бол энэ ланд 200 Lexus-ыг барагдахгүй шүү дээ. Бараг байхгүй тий. Хөдөлмөрж орсон юм чинь тийм юм. Хоолыг гэсэн ч харагдахгүй. Мөнгөө зарахгүй ш хөдөлмөрлөөд олсон юм чинь. Яг дунд гарын джипнүүд тэгээд мөнгөн дөрөв эсвэл нөгөө тракнууд яг хэрэгцээг хангасан юм аа. Тракнууд дандаа пикапнууд нөгөө гэр бүлсэг хүмүүс ч Америкууд чинь шорлогны төмөрөө ачин тэнцэж майхангаа ачин те. Тэгэхээр бид нарт бол зүгээр ингээд ямар ч бүр за тэр ядаж хулгайлж байгаа мөнгө нь амьдралд нь ямар ч тийм зогтолцгоо логик байхгүй.
Үгүй ядаж майхангаа ачаа явах тийм пикап худалдаа тэр хулгай мөнгө. Тэгэхээр чин тэр чин Америк хүмүүс өрөндийнх шиг хэрэгцээндээ тааруулсан байж байгаа. Одоо манай одоо жишээ нь ингээд зүгээр зам руу чулуу шидэх пүрүүс оногдно гэдэг нэг юм тавлаад ч юм яагаад ч Lexus 200 одоо зүгээр Lexus 200 Jeep л оногдно шүү. Ямар ч натуралны одоо ийм эмх журам, эмх зэгц дэг журам гэж байхгүй болсон заа. Одоо ингээд зүгээр ингээд нэг нөхөр ингээд сургууль төгсдөг ажил дээр ч юм уу тэр нөхөр заавал нэг 5-70-тай эсвэл нэг компани захирал ч юм уу эсвэл заавал нэг ийм мөнгөтэй нэг амар босс биш тэрнтэй хүн суухгүй. Одоо 99.11-т дугаарлуу энэ дугаараар яхаа Монгол хүн болгон ерөөсөө баян босс л. манай хүн Би авдсан шүү. Хүн болгонд баян босс болох болцоо байхчгүй тийм юм гэж юу юу байх вэ? Тэгтээ Өнөөдөр тийм л биш болох хүн биш. Тэгтээ Монголд ингээд та natural гурав биш гэсэн те. энэ амьдралыг мэдэхгүй юм заяа. Уучлаарай. Ланд 200 ч одоо хуучин хинч тэднэр авахгүй 300 гараад ирсэн. 570 ч биш 600 надад байхгүй. 600 энэ хоёр ч одоо Ланд 200 ч бидний одоо плюс 40 шиг болсон байхгүй юу? Бид нар тоохгүй 300. Одоо дандаа Lexus 600 эсвэл Defender G-Class 600 500 саяас дээш хүнтэй ийм машинууд битүү гудмаар явдаг болсон байгаа. Одоо би ингээд сайн хасар ярьж байгаа хүн. Тэгээ дандаа Азийн дугаартай. Хүний тэр нэг натур, лог, утга учир, ёс утга ерөөсөй байхгүй. Би одоо ингээд жоохон турхгал үзээд байгаа л та сүүл үед нэг өвсөд нэг жоохон гүйлтийн зам өндөр алхаад байгаа байхгүй. Тэгээ тэр фитнест орохоор би л нэг ингээд нүүрэн дээр би нэг алт шаадаг, тендер шаадаг, нүүр шаадаг бичсэн юм шиг заяа. Ямар ч дасгал хийхгүй улгаач зүгээр удлаа толинд хараад нэг мо 5-ын гант хэлсэн өшөө муу гайл байсан. Тийм том. Тэгээ том ингээд нэг бүс зүүчин. Гэхдээ ингээд шахчин. Тэгснэ энэгээр нэг бүс шаачин ингээд заяа. Тэгэл тэр боус тэр Sony мэн гой чихэр зүйл бийцсэн мэйц гээл. Шуу гайл. Тэгэхэд зүгээр хажууд нь амар гоё ярга битээ залуучууд орж ирээ зүгээр баг таар шуудаа нөмөрж орж ирээл гоё дасгалаа ичээл гараа авчиж усан доорчвол бүр нэг тийм хэлбэр гайлбар ухаан усгаач зүгээр шаагаад авмаа. Тэгээд ингээд бүгдээрээ биеиндээ материал юмараа уралддаг болсон. Хэр хэмжээгээ мэдэхгүй, улс орноо ямар улс гэдгийг мэдэхгүй. Тэгээд улам бүр өөртөөгөө амьдрах болцоо тэр амьдралын аз жаргалгүй болж байгаа. Ингээл нэг жипгүүл бол би хүн биш гэж бараг боддог болсон. Тэгээд нөгөө амьдралдаа сэтгэл ханамжтай байна гэдэг юм бол байхгүй. Тэгээд энэ материалын юмараа ингээ уралдаад бид нар хизээш биенээ барж дийлэхгүй шүү дээ. Тийм учраас хэн ч ядж авалтай сэтгэл тавин байх болчих байхгүй ч. Тий. Бид л одоо эсэргээрээ ингээ өөрсдөө болохоор ийм давуу эрхтэй бүр төсвийн мөнгөний хулгай хийдэг болсон тий. Гэтэл одоо нөгөө энэ муу хөөрхий бидний хүүхдүүд дээр л хэрэгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Инх амгалан 9 сараас эхлээд сургуулийн орчинд фэйсбүүкийг хаач гэж байгаа шиг тий. Шууд ингээ хүний эрхчлөөг одоо бид нар хүүхдэд фэйсбүүкт оруулна уу байна уу энэ нөхөрт ямар падлитэй энэ нөхрийн хийх ёстой болов 40-50-аараа суулгаад байгаа энэ сургууль цэцгийн танхимын хүрэлцээгүй асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Одоо яагаад энэ багуугийн лавг сүрэнгуй, дашвалбаргуй, хүр бацаргуй эднийг андуур солидорч бичээд байгаа энэ боловсролын тогтолцоогоор хичээлийнхаа чанар дээр анхаарах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхэд чи солиороо та хамаагүй балаа хэмээрээ балаарад байж идэг тий. Илүү зам байхгүй энэ ийм бүр утгагүй төрийн тий. Одоо наа чи ингэн л дээ. Би нэг иржсэн шүү дээ. Та жоохон зүгээр юу шүү, ашигна шүү тий. Энэ Монголын ард түмнийг нэг ийм одоо юу гэдгийг нэг зовлонгоос салгахын тулд ер нь тэр фэйсбүүкийн юу гэл серверийг сайхан дэлбэлэх хэрэгтэй. Нэг хэд хоног ойлгох одоо гэж. тэр хаана Виржиниад байдгүй хаана байдгүй лээ. Вашингтон болов тий. Тэгээ нэг дэлхийгээрээ хацаа үсттэй. Тэгээ нөгөө нэг айхтар ийм омогшил, огшил нөгөө уйлаа майлаа хэрүүл уруул бүх юм байхгүй ус нэг бие биенийхээ царай мэрийг харах тийм юмргол бүр болохгүй л тий. Одоо манай халах хамкач уусаа идвэл MCS-ийн бүх юм хийж байгаа шүү. Тэгэхээр наа чи нэг юу гэдгийг нэг платформд нэг янз бүрийн нэг зохицуултыг бас л мөнгө л усна гэсэн үг шүү дээ. Түүнээс л нэг бидний хүүхдийн сайн сайхан оронд нэг юм аппликейшн юм уу тий. Өрнөдийн цөөнхнүүдийн арга хэмжээг тэр чигт хулбарлаад байгаа байхгүй. Одоо яг тэр нөгөө юм сошиалч одоо хүүхдүүдэд тойрогдох гэр ер нь сошиал гэдгийг цензуурлах, түгжих тэр аргачлалаа одоо баг багаар олж ядчих байгаа байхгүй. Тэр сошиал орчил
гол эрүүл байр суурь явагдаа. Жийлхэ би баасан бодтой хүмүүс чинь тэнд л байгаа тийм те. Зурагт Үнцгээ байл. гүрцэн. Тэрний яаж одоо байхгүй болох аргаас та үнэндээ л Олж ядч чинь. Тэгэл ямар сандаа өсвөр насны хүүхдүүдийг оруулахгүй гэл те. Тэгэл одоо энэ өрнөд зарим нэгэн улсууд бол аль хэзээ нөгөө паспортны зураг оруулж байгаа нэвтрдэг болгоо те. Тэгсэн мэт хуучин надад чи порнонд хүүхдүүдийг та 18 нас өснө үгүй юу гэл ганцхан асуулттай. Хүүхдүүдийг хайрлаад байгаа байхгүй зүгээр л сошиалыг л ямар нэг байдлаар цензурдэл одоо эрүүл саруулч юм уу барууны үзэлч гэдэг юм уу те. Иймэрхүү юм хүмүүст ордонд хүрэхэд саат хийх гэл ядж байгаа л тэр байхгүй те. Дижитал чи бол одоо бол ингээд одоо хүүхдүүд те одоо өсвөр насныхан бие биенийгээ дээрлэхэд байна те. Янз бүрийн групп нэгээд байна. Чат мессенжер бие биенийгээ яадаг гэдэг байдаг аахгүй. Гэхдээ энэ ч одоо мэдээллийн 50% нь Америкт хүртэл хүн телевиз үзэхээ байцсан. 50% сошиалд алдсан. Закерберг хүртэл тэр конгресст очиод ингээл байцагдж байгаа шүү дээ. Тэгэхэд бол зарим нь ч орог техник технологи юу байдгийг ойлгохгүй хүмүүс байна гэдэг өөрөөр. Тэгэд ер нь энэ шанах харахгүй. Өнөөгийн хүүхдүүдийг бүр нэг аимшигтай орцсон гэж яриад их юм. Эдгэр чин тэр 20 30 жилийн өмнөөс хамаагүй гайгүй штэ. Тэр чи амар боловсон болсон штэ. Бүр нэг амар мундаг орцсон гэж ярих нь жаашаа. Гэтэ ямар ч гэсэн одоо тэр одоо боловсны хувьд бол бидний үйлснээс хамаагүй сайжирсан. Бидний баг багт чинь хүүхдүүд чинь нэг нэгнээ бараг алж яадаг байлаа штэ. Баян согтуу сургуулийнхаа иргэн дөрөнд ээждэг байсан. Тэгэл одоо бүр амар бивинэ дээр нь те. Тэгэл одоо тэр бүлийн гэдэг чинь хинч таахгүй. Томчууд зүр биенийгээ зодж байгаа хүүхдүүдийг хараад хүүхдүүдийн орны асуудал. Тэгэл хүүхдийн колон тэгэл жил болгон нэг хитэн нөхөр хачигдаал явж идэг. Ерөөсөө тийм л биш. Асуудал ингээд хитрэх юм бол аль хуулиараа шийдчихдэг. Одоо гэмт хэрэг одоо нэгнийгээ дээрлэж хагаад хитрүүлвэл тэгэл эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэр чинь л эрүүл ухаан шүү дээ. Гэтэл одоо ингээд хүүхдүүдээ ам хэл яриаг цагт нь юу үзэс сурталчилгын хүрээнд оруулна. Хувийн ирэг дээр нь тэмдэглэн одоо тэгээд нөгөө зүүнний нөгөө юм ялгуурлан гадуурхахгүй те хүн бүгдтэй хүндэлтэй тэгш харьцан барьцсан гэдэг санаач ингээ хүчээр хүүхдүүдэд ингэж албадлагаар шахаж байгаа байхгүй. Инх амгалан мянга амгалан гэдэг ч одоо нэг хөгшин азар жороо сурна гэдэг шиг өдийн насанд хурж ирчээ вөөкчөөд яг энэ муу ч хомо советик штэ яг үндэ. Яг үндэ одоо тэр хомо советикуд нэг боловсролын сайд гэдэг энэ тэр хуучны зөвлөлтийн системийн үеийн одоо боловсролын үнэлэхүүдийг хүчингү болгоцсон газар зөндөөл нь дээд боловсролч байхгүй гэх байхгүй яг үндэ. Тэгчээл одоо нэг вөөк мөк болоод нэг Америк ойлгодог хүн бол энэ шиг юм шившгийн хогийн хортой ер нь боловсролын сайд ер нь Монголд байгаа биш. Энэ боловсролын сайд дандаа нэг юм хогийн юм санаачилж идэг те. Өмнө боловсролын сайд хийж байхдаа тэр аав нарын талаар зохион бичлэг хийлмээргүй ээжийн бичиж болохгүй ээжгүй хүүхдүүд яах юм чи яах юм сэтгэхгүй хүүхдүүдэд ингээ хар багасан суулгаж өгч байгаа. Энд чинь цэцэгнээс ургаагүй цементнээс төрөөгүй үсттэй. Жааваас төрсөн байгаа шүү дээ. Одоо ингээд амьдрал ааваас төрсөн байгаа шүү дээ. Аавтай л байгаа шүү дээ. Монголчууд бид нар эрхийг сургахаар бэрхийг сурах гэдэг те. Амьдрал угаасаа хүн нороо ертөнцөгдөж хүнийг төрсэн цагаас нь хорооч бидний эсрэг дайсгаж идэг. Энэ төлөө ийм болж өсөх ёстой болохоос ш одоо тэр чинь хүүхдүүд хоорондоо уралдангууд байр эзлүүлж болохгүй. Өрсөлдөөн ч хүний хүчрхэг болоод байгаа. Үгүй ядч би амьдрах чадваргүй болгож байгаа. Хүүхдүүд одоо атаархлах нааши би энэс хүчтэй болох хэрэгтэй гэд хүүхдийг яг тийм юмар хүн чинь өсөж хүмүүжиж одоо хүчрхэлж дөөрэй лам чи. Нэг ангид нь одоо ингээд бүгд аавгүй ч юм уу тий. Асран хамгаалагч юу илээ нэг болоо юм. Жишээлбэл одоо тэгээ аавгүй хүүхдийн хажуудаар аавд буруутай юм. Тийм буруутай юм. Эцэг ихийн хурал энэ баг хүн ярьчихгүй солиороо. Тэгэхээр эн чинь вөөк ёсцсон. Одоо жишээлбэл амьдрал дээр ийм жишээнүүд байдаг шүү дээ. Жишээлбэл одоо ингээд нэг юм хүн дэрлэхүүлээл ингээд нэг юм сул дороо ингээд үзий ядаал ээж дээрээ очиж уйлаал те игч мэгчээр харагдуулаад нуснасаа цусаа алжуулаад те намаа хучаа гэлэг ийм хүмүүс ч юм биш те. Ийм сэтгэлийн шарах авсан хүмүүсийн эсрэгээр маш том дарангуулагч нар болдог байхгүй юу. Одоо нэг хаа нэг ганц нэг цагдаа нар болцсон байдаг шүү дээ. Тийм гарууд хүнийг ингээ яргалдаг, ирүүлэн шүүдэг. Тэрд нар чи ингээд тэр дээрлэхүүлж үс ханзанга авах гэдэг байхгүй юу. Одоо энэ ер нь одоо энэ шашны манай энэ шашны сургаалч гэсэн зарим одоо библи өвлөрөл байдаг. Чи уучлаа. Тэ? Энэ бол одоо хорвоо юм аа. Хэрвээ чи
шарх авчих юм бол чил хохирогч болно гэдэг ийм философос байдаг байхгүй юу? А манай ээж би ч гэсэн зөндөө зодуулж ирсэн. Тэгэхээр зодуулсан сайхан гэж хэлэхгүй. Энэ буруу шүү дээ. Ийм хүчрхийлж болохгүй. А гэхдээ манай ээж бол одоо тэгэл яаж хийж байгаа л жаарах хэрэгтэй. Бид тэр ээж авдаа зодуулсан заяа. Тийм. Гэтэ ер нь зодох одоо хүүхдээ хүмүүжүүлэхэд ч гэсэн тодорхой хэмжээний одоо юу гэдэг мэдээж хэлээцээр байна. Гэхдээ хүүхдийг биш үү? Эцэг их гэд бол хүүхдийн найз биш шүү дээ. Хүүхдүүдэд найз нөхөд зөндөө олно. Эцэг их нэг л удаа олно. Тэгэхээр тэр эцэг их хүмүүжүүлэх үедээ зарим үед албадлаг, сануулга, шийтгэл хатуугаар хэрэглэх ёстой. Ийм юм байхгүй болсноос болж өрнөдөд хүний 1-2 үе завгарчлаа гэж сүүлийн үед ярьж байна. Одоо юм болгоны нэг траума гэж тайлбарладаг энэ онлооч бас дандаа худлаа. Энд чинь дандаа нэг улс төрийн демократ зүүнний үзэлтнүүдэд ингэж үүрчилж ирсэн хуурамч ондууд байдаг. Хүүгээ нэг алгадлаагаад хүүчин гаж томтон болохгүй. Нөгөө талаас хүүхд ч одоо хүн биш болчлоо гэхэд дандаа эцэг эхийн буруу гэдэг чинь ч худлаа. Тийм. Одоо жишээлбэл юу штэ манай ээж мэжэл бас жоохон имийг сурам бүс мүсэрүүлгээл ороолгодог л байсан шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл манай ээж ч юм ийм хүн баггүй зүгээр ээжээр жишээ авахад одоо миний хамгийн ойрын жишээ болохоор чи эр хүн тийм ээ. За чи нэг тэгэл зодтол дийлэгүүл тэгэл дийлэгүүл үсттэй одоо мартчихаач гэж байгаа байхгүй. Хэрвээ чи үнэхээр дээрлэхүүлсэн санагдаад байвал тэгэл чулуу авалцах гэж л гэдэг. Тэгээ би одоо манай ангийнхан бодит жишээ. Би зөндөө тархи хагалуулсан. Зөндөөж хүний тархи хагалсан. Гэтэ би энийг ингэ зөвтгöd байгаа юм биш. Тэрий чин хүн хэл амаараа хэлсэн, ойлголцсон, ярилцсан, уйлна, дуулна тийм ээ. Ингээд бид нар энэ хүний нэг гэж бүрэлдэж байгаа шүү дээ. Тэр грек ромд ч вэ нүү, тэр хүний соёлтой өрнөдөө тэр гоё жишээ болсон нийгэм ч гэсэн энэ тодорхой хэмжээний хүчирхийллийн асуудал байсан. Харин хасаа дөрвөөс гагцуу хуйлал чанга байх хэвээр. Тэр хүн шийдэгдэл авдаг. Түүнсэл бид төгс нийгмийг бүтээх гэж энэ халах амгаш хүмүүсийг зовлонгүй шүү дээ. Энэ буруу ертөнцөөс огт байхгүй болно гэж байхгүй. Одоо ингээ бүх зовлон шийдвэрлэх гэдэг түр ерөөсө бүх асуудал тутагтан тэгээ бүх ертөнцийг явж самбарж байгаа. Одоо хууль нь яг тэгшүүлцдэг гийг шаардах хэрэгтэй байхгүй юу гэн тэ. Тэгэхэд чи манайхын тэргээр дэлгэмдүүлээд эднэрийн хүүхд ингэчтийн гэдэг. Яг үнэндээ бол үнэхээр тийм хууль шүүхийн асуудал дээр ч гэсэн одоо энэ мөнгөтэй төрөхтэй дарга зэрэг хүмүүсийн хүүхдийг ямар нэгэн хэрэгт холбогдлоо гэхэд хаацалаад өнгөрчдөг тохиолдлууд бол зөндөө шүү дээ. Ерөнхийлөгч гэсэн одоо энэ Баттулгын хүүхэд хар тамхины хэрэгт орж явахд тэгэл ял шийтгэлгүй өнгөрцөн тэ найз нь ялын аваад ч байд юм уу тэгээ байж ихт нь нөгөө байрнаас нэг найз нь өсрөөд хүчсэнч байх жишээ нэ тий. Ийм юмнуудыг ингээд тэгшүүлчлэхийг шаардах ёстой болохоос биш тий. Энийг ингэж болохгүй, тэгж болохгүй гэл ингээд хааж хоригдлоо гэд бид нар юу шийтгэн. Цаазаар ав гэж солиороод байдаг тий. Тэгээд нэг юм мартгаас нэг ноцтой гин тэрэг болсон шүү дээ. 16-тай 30-тай хоёр нэг охин нэг эмэгтэй алдсан тийм нэг юм нөхөр байна. Тэрний хэрэгтэй холбоотой нэг хоёр хүүхдийг чинь л бараг тий. Өөр жишээ тийм. Тэр чи одоо өөрийнх нь хүүхдийг тэгсэн бол яах? Үхэж байгаа штэ тэр олны хуу. Одоо тэгэл лайм гээл бүр хачин болж байгаа үстэй. Тэг яг тэр хүмүүсийн нөхцөл байдал дээр бас харин тэр хүмүүсийн эцэг нь сүрчгэнсэнгүү те. Бараг яриа өгсөнгөө штэ. Харин юм ярьсан. Тэгээд яг айсан л багтал. Бүгдээрээ нэг юм криминалистик болцсон те. Яах лээрээ ингэсэн нөхөр зүгээр тэр хараач тэр цай уугаа сууж юм уу чи. Нэг алууч нэгийг нь алдчаад тэгчээд хажууд нь занал хийлээ вэж их өгсөн цайг нь ууг гэхлээр уухгүй яах юм тийм. Энийг үл тэгэл нэг энийг үл инээ штэ тийм шүү. Би ч гэсэн тэгээд яахад ба чамаас уйлаад би үстэй гүзэгээ бариад бүжиглээ шаардсан штэ баг гэсэн. Одоо тэгээд ардаа өөрийнхөө хүүхд төсөхгүй битгий хүний хүүхд төсөлтэй. Тэгээд тэр нөгөө сая ээж аавда захиа бичүүл дээр би нэг юм мартгаансан юм нэмчээ. Одоо манайх ингээл гэж нэг эр хүн ч гэсэн уйлж болно гэл те. Тэгээд нэг дандаа эмэгтэйчүүд хохирддаг бид нар хохирогч боллоо гингүүтээ тэгэнгүүтээ ирчүүд нь ингээд феминизмыг дарах гэдэг биш доор нь буугаад өгсөн байгаа. Бид уйлж санааш. Бид уйлах хэрэгтэй. Эмэгтэй хүнээс ялгаагүй чи уйлж болно ингээд сул дорой бол чи эрийн шинжээ алд чи эр хүн шиг бол токсик болно маскюлн байна гэж токсик тийм учраас чи ингээд эрийн шинжээ алдаад эмэгтэй бол эмэгтэйчүүд хүчрхэгвэ ирчүүд уулахаа тэнд ингээ уйлаад байж байгаа. Энэ одоо орчин би тэрийг бол амар эсрэг үүсгэж. Ирчүүд тийм болчихсон шүү дээ. Ирчүүдийн эмгтээчүүдээс шалчиг болчихсон шүү дээ. Ер нь бол тэр бол ингээд хар багаас нь хүмүүжүүлсэн одоо гэдэг бидний соёлын одоо энэ либерал соёлын
нөлөөнд автсан ирчүүд бол эрийн шинжээ алдсан. Тэгээ эр хүн гэдэг тэр шинжээ алдахаар ер нь бүх юм тэгэл дуусна. Тэгэл одоо Америкийн нийгмийн сүлжээж гэсэн ингээл янз бүрийн зураг ингээ пост ингээл юм харж байгаа байхгүй тий. Тэг чин тэгэл нэг улаан галзуу нэг янз бүрийн солонгос үстэй юм. Тий, ягаан байгаа. Тэр нэг хүн ийм булчинтай, эр хүн булчинтай, six packтай, гой өндөр царайлаг тийм байхаар л одоо тэр чинь бас өөр байгаагаар л баг бусдыг хохироод байгаа юм шиг хөр. Гэхдээ тэр Сидней Свини гэдэг нэг гой ийм шар хүүхэн бай тий. Тий. За хоёр бол гэдэггүй байна. Гөө тэр чинь яг гоё л гэдэг юм л та. Гэтэ ерөөд бол гоё тэр. Гээд байгаа юм л да гэдэг юу гоё гэдэг. Үтсэн үнээс асуусан. Хүмүүсийн одууд ингээд Гөө тэр чинь одоо ингээд харьцуулбал энэ сүүлийн үеийн одууд нь үнэндээ Сидней Свини шиг хүүхнүүд чинь ингээд дүүр өвчтэй энэ 40,100 зөндөө харагдана нэрэ. зөндөө тий Европт зөндөө тий одоо энэ Орос Мос Польшд бас Чех мэх зөндөө харагдана. Гэхдээ тэгэхэд нөгөөх нь бол гүй би эмхтэй хүн яагаад юм хөх ингээд гоо сайхнаараа ингээд яагаад бахарч болохгүй юм бэ? Гүй гоо гэдэг чинь гоо үсттэй. Тий гоо үзэсгэлэнтэй гэж гоо үзсэн яагаад минс тодруулаад байгаа тий гэж байна шүү дээ. тий Яагаад одоо одоо кино тий одоо удахгүй ноолны кино. нөгөө юу гарна тий Одиссей гарна тий тэр чи айгүй тийм гоё Типита Йонго гэдэг нь Троийн хэлнэ. Амар хэлмэл. одоо тэр Wonder Woman чинь Монголд те ноён эмэгтэйг хөлбөрөөр гарсан. Яагаад ноён хатагтай гэдэг үг байгаад байгаа юм бэ гэдгийг л эсрэг нь яг хэлж байгаа шүү дээ тийм. Монголд явагдаад байгаа ш нөгөө. Ер нь тий Монголд ч тэгээд лаг хангалттай гарамтсан даруйд нь Монголд ороод ирж байгаа байхгүй. Хасар нэг удаа ярьж ирсэн шүү дээ. Одоо нөгөө Instagram руу ингээд орохоор тий ингээд нэг одоо би ч ордог л да хаяа. Ингээд тийч нөгөө Facebook-тэй холбогдсон байт юм байна шүү дээ. Зөв нэг орчихоор л ингээд энэ Instagram-тай байна гэж мэдээд над руу ингээ хүмүүс дангуул би буцаагаад байгаа байхгүй юу. Тэгээ орохоор нэрээ л ингээд нэг эмэгтэй хүн бол тэ нэг зүгээр нэг хүний эрхийн чагсаал цуглаа. Нэг хэсэг эмэгтэйчүүд нь талбай дээр ингээд чагсаал байж идэг. Нөгөө хэсэг нь ингээд нэг арай гайгүйнүүд нь тэ ингээд мөөм зөмөө гаргаал банцал өмсөд ингээд тент ингээд зүгээр ингээд юу онли фэн гэдэг лөө нөгөө Only fans. Гэдэг үү? Гоо би тэр юм өстө. Тэгээд нөгөө хасар хэлжсэн шүү дээ. Эмэгтэй хүнийг бид нэр зөвхөн л ингээд секс гэж харцсан тий. Объект уу? Тий, секс объект гэж харцсан. Орчин үеийн соёл тийм. Энийг яаж нэг тоншчихуу, шорлчихуу. Түүнсэл тэр нэг гэр бүл гоё тийм ээ. Нөхөртэй гоё кек талах барьж өгөх нь гоё нөхөр гоё амжилттай бизнес хийгээд ажиллаа хийгээд цалингаа их нэртэй аваад өгөх нь гоё гэдэг имийг ерөөсөө ярих болсон тий. Шалаа уугаа инг тэгвэл би бол ёстой түн маа зүгээр яг л 90 юм шиг байна. Им нь юм шиг байна. Ийм л яг би ихнэр авч юу. Орчин үед одоо ингээд феминист соёл ингээд түүхцэн дэлхийд даяараа одоо энэ зөнхлөх болсон шүү дээ. Тэнгүүт ингээд нэг ирчүүд айгүй реакц гараад нуусаа хүүхнүүдээс болоод инглээ гэж ирдээ. Яг үндэ чинь нэг хэсэг эрэгтэй хүн нөгөө хэсэг эрэгтэйгээ дарж авахд бол эмэгтэйчүүдийг хэрэгсэл болгосон. Тийм л зүйл واخгүй. Феминизмын онолчт нь яг одоо үүдэн за яг хоо Жудит Баатар матлар гэж гендерийн тухай бичдэг. Гэтэ тэрний дээшээ гоод Фукумкогийн эрэгтэй хүмүүс одоо яваад. Тэгэхээр энэ чинь ирчүүдийн бий болгосон л юм. Ирчүүдийн тоглоомын дүрмээр л явж байгаа. Гэтэ одоо барууны үзэлтэй хүмүүс бол тэгдэхгүй. Бета мейлүүд олноороо нийлж байгаа те. Альфагаа шахсан ийм соёлыг бий болгочлоо гэдэг те. Жишээлбэл одоо үүдэн тэр эрэгтэй хүн гоё байх хэвээр, эмэгтэй хүн гоё байх хэвээр гэдэг тэр асуудлыг ч одоо ингээ бүрхтүүлээд хэрвээ гоё байхан бол чинь муухай царайтай хүмүүс ялгуулсан гадуурхаж чинь fat phobia гэн тэ чи бүдүүнийг бүдүүнгээ илчих юм бол тэр хүн улан сэтгэлээр унаад улан бүдүүн болно ч гişгтэй амар сонсоны юмэр гадруу хараад ямар энэ энэ хохирогчийн сэтгэхгүй мэдхгүй ингээ тулгаад байгаа. Энийг чи enforcement хийж байгаа юм уу? Феминизмыг enforcement хийж байгаа гол хүч нь ирчүүд ээ. Ирчүүдийн ертөнц цэвэрэл байгаа. Одоо намайг турхаа ирчүүд эмэгтэй хүний чинь бүр аимшигтай зодоод байна тий. Одоо намайг турхаа хүүсээ солиулсан нэртэй бүр тий. Сони ойлын боч баллаа шүү дээ. Намайг одоо тэрэн дээр ерөөс хариулдахгүй тий. Тий. Феминистүүд ориг феминистүүд нь бол өөртөө орчин үеийн зүүнний социалист феминизм чинь хулхны феминизм. Анх энэ феминизм чинь энэ аболишмент гэдэг нэг боорчлыг чөлөөлөх хөдөлгөөнтэй хамт юм либертариан маягийн үйл санаа ах гарч ирсэн. Үнэхээр тэр үед эмгтээчүүд үнэхээр дарангуурдаг байсан. Сургууль сургадаг байсан. Гэрээс нь баг гаргадаг байсан. Тэр үнэхээр эмгтээний зөрчил мөн үү мөн. Гэхдээ
одоогийн шиг одоо нэг Thatcher айл 80-аад онд феминистүүдээ тэр эмэгтэйний эрхчүүрнээ liberation of the women гэж аль хэзээний үр дүнд хүрсэн шүү дээ. Одоо феминистүүд юу хүсэж байгаа юм бэ гэд тий? Яг Тэр л ахгүй юу? За манай Монголын хувьд ч гэсэн тэр нөгөө хүмүүн төрлөختний дотроос хөөрхий бидний бүсгүйчүүд гэдэг энэ үрээ дуу юм чинь бол 1960 он гэхэд үндсэндээ бол төлөвлөгөөгөө биелүүлсэн. Одоо хүүхнүүд бол дарлагдаад ийсэн юм байхгүй. 1960 онд одоо боловсрлоор эмэгтэйчүүд дээд боловсрал илүү эзэм шээ. Ингээд нөгөө одоо ч лөө их эмчийн салбарт эмэгтэйчүүд орж ирээд ингээд Монголд ямар феминист ч асуудалгүй бодох хэрэгцээ. Эрэгтэйчүүд нь хог дээр өссөн байгаа. Аваагаа зодлоо гэдэг чи эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж чинь гэдэг байгаа шүү дээ. Яг үндэ эрчүүд нь хог дээр өсөрсөн байгаа юм шиг. гоё зам гэлээ нийгмийн шаар шавхуу орцсон байгаа учраас тэгээ нөгөөдөө тэр хамт байгаа эмэгтэй шүү дээ. Тэрний сонголтоо хийж байгаа тэр яг ижлэхэн нийгмийн шаар шавхуу хоорондоо таарсан тар шудаанууд. Яг үндэ. гоё шат. Би бол тэгж эмэгтэйчүүдийн буруу гэж биелэхгүй. Ер нь эрэгтэй эмэгтэйгөө хог орсон. Ирчүүд нь шавчхнууд эрийн шинжээ алдсан. Эмэгтэйчүүд нь бол ойлгомжтой шүү дээ. Тэгээд ирчүүд нь тийм багчтай юмсан. Гэхдээ одоо эрэгтэй эмэгтэй хоёр муудалцаад эмэгтэй нь толгоор сүүлийн үеийн модерн эмэгтэй хүнд эрэгтэй хүний хэрэгч байхгүй. Ил доо байх юм. ер нь биологийн Тэр чинь ингээд санхүүгийн өөдөөсөө аваад чинь. Тэгээ бүх юм байна тэр хүн. Тэ би даасан байдлаа эр хүнээр яах юм. За. Манай том маань энэ түрээд өндөрлж байна. Төсөв тасалах нь гэхдээ төсөв тасална гэдэг бол та бүхний амьдрал нэг нөлөөлөж шалахгүй. Аль болох төсөв тасалтаа төрийн байгууллага хэцүүдээд энэ татвар баг цуглжил байвал та бүхний амьдрал ажил үйлс бүтэмжтэй байна. Бөхөр гэхэл төсөв дуусна дуучлаарай. За бид бүхэн манай YouTube хаяг сэргээгдээгүй учраас та бүхэн Facebook-ээр үзээ. Одоо тэгэд айгүй л бол дахиж сэргээж чадахгүй ч байж магадгүй тэгвэл та бүхэн бидний ахиад сувны ихлээр дэмжээрээ. Та бүхний дэмжлэг л биднэрт чухал шүү гэдгийг. баярлалаа.